За дараа өргөд асуултууд асуугаад. Аль хичээл дээр илүү гүнзгий байж асуугаарай. Хичээл бас надад л намчгүй байх шиг мундаг санагт. Одоо ингээд шинэ би ингээд пялж байгаа шүү дээ. Яа ингээд сандраад ингээд байж байгаа багш ингээд хичээл дараараа ингээд яг л тэнгүүтэй айгүй ингээд айгүй гоо кэр ид. Магадгүй нэмэгтэй юм болох айгүй мэдрэмжтэй. Жижиг юм анзаарч. Тэр яг эмэгтэй хүн болохоор биш. Намчка багш ч юм бол. Тэснэ тийм шууд шалгуур руу оруулна. Тэгээд бас айгүй ингээд бас ойлгодог. Тэгээд над бас ийм багш таарлсан баярлж байгаа багштайгаас уулзааг байгаа ч хамсалтай. Олцсон шүү дээ хэдүүлээ. За намчка багш нэрээ одоо спил энэ хичээлүүдээ одоо хилцэлгэнүүдэг өдөртөө явж байхад аль хичээл нь хамгийн одоо чухал гоё санагдсан хичээл болсон байна. Нөгөө уртын доо бие биелгээ морин хуур гэдэг хичээл. Арай нэг өөр ороо явцсан. Юусе нөгөө дээд төлөв мөлөө гарч ирээ. Дээд төлөв гарч ирээг баха багш. Яаж ч нэг өмнө нь бол ингээд хилцүүлгийг дандаа ингээд нэг хүнээр ингээд яваадсан байхгүй юу? Тэгсэн чинь тэн дээр болохоор ингээд нийт маасандаа ярьцсан. Одоо яг тэр уртын дугаар юу хэлэх гээд морин хуураар юу хэлэх гээд ингээд тэгээд нөгөө босод орж ирсэн хилцүүлгээс арай өөр исэн гэх юм. Тэгээд энэ хэдээсээ бас ямар хуваа нэрээ ингээд жоох өөр орчлоо гэдгсэн чинь энэ айгу зүгээр юм штэ цаг хугацаа юм нэ. Тэгээ ер нь ойлголт гоорлоо авчлаа ингээд асах зүйл мөлөл ингээд гараад ирт юм байна гэд хэлсэн. Тэр нэг тийм гоё өөр явцсан. Хөглөгдөөд гэдэг шиг тийм. Тэгээ заримдаа ингээд 10 даралтуудын онцлогч ингээд анзаарэгдэж байна. Оо тий ер нь 10 даралтаараа л яг бүрдээд ороод ирчдэг юм шиг харагдаад байна тийм. Манай энэ та анзаарсан байх хоёулаа YouTube ялангуяа аяхад эзэн подкастыг сонсож байгаа л ороод ирсэн харагдаад байгаа зү тий. Тэгэхээр уг хүмүүс нь угаасаа айгүй хөвгөлтэй тэгээ тодорхой хэмжээ сүнсэн сэртэй тийм ойлголт хол өндөртэй хүмүүс орж ирсэн. Ер нь анхны хичээлээс л амжих байсан. Тэгэх тусмаа надад айгүй сорио болоод байгаа юу. Өөр онцлогтойгоор орж ирээд тий. Тий. Тэгээ яг ингээд дуусаал харахаар яг ингээд эцсийн дүндээ би өөрөө л айгүй чадахчаад байгаа юм байна гэдэг зүйл айгүй саард юм лээ. Нөгөө яг энэ бүх хүмүүсээс хошилцаад байгаа хгүй шавнараасаа. Тий. Тэгэхээр одоо нэгдэх харалт байгаа штэ. Тэгээ хамгийн сүүлийн харалтан дээр одоо жишээлбэл намчин тэмэд багш өөрөө хэр хөгжснөө яаж мэдэрсэн? Би сая ингэсэн багш. Одоо 4 дахь харавтаа би нээчихэж байгаа хгүй сая хаалттай Facebook группийн. Тэгээд нөгөө өөрөөсөө нөгөө 3 асуулт асуудаг штэ тий. Анх яаж явж орж ирсэн? За тэгээд орж ирснээр юу өөрчлөгдсөн? Цаашид яах? Одоо хүсэл мөрөл зоригтой байна гэдэг асуулт. Тэгсэн чинь би шууд нөгөө шууд өөрөө солиод эхэлж байгаа байхгүй юу? Одоо нэг 3 харавт аваа явцсан 4 харавтан дээр нөгөө өмнөх ойлголт ухаалчиг өөр болчихчихлээ шүү дээ. Тэгэл би ерөөсөө яг ер нь ажиглалт анзаарах ухамсарлахоо ингээд дээшилж чинь тий. Тэгээ альва зүйлд одоо сэтгэл хөдлөлөөр хандхаа болж чинь тий. За тэгэл ингээл яг ингээд юмнуудаа бичээд байсан чинь ингээд нэг 7-8 юм гарч ирчихлээ. Тэгээ хамгийн доор нь энийг анги авах болгондоо шинээр нэмнэ. Тэгэж оруулж ороод ирсэн. Тэгээ тэр яг нөгөө ингээд миний яг нөгөө өөртөө одоо суралцаад аваад байгаа зүйлүүд юм лээ. Гэхдээ тэр чинь нөгөө суралцаар л байх шүү дээ. Зэндүндээ ямар ч гэсэн тэрийг хараад ингээд ямар ч нэг би ийм байгаад байгаа юм байна гэж дүгндэг болж байгаа нь их гоё санагдсан. Тэгээд одоо бас дээрэс нэг ийм зүйл байгаа шүү дээ. Яг энэ одоо аравтаар хамт олон болоод байгаа нэг зүйл нь хамгийн мэдрэмжтэй. Харин би таныг амар сайн ойлгосон багшаа. Нэг алгаалуу бүр ингээд яг хийж орж ирээ. Тэгээд тэр бодол орж ирсэн чинь ингээд хамаг би шар ус осоод тэр яасан гэсэн чинь нөгөө одоо яг ингээд шамжтай болоод тэгэхээр энэ хийдэг амар би одоо ингээд хамаараад хариуцчих штеп нэг тодорхой 1-2 дугаар штеп дуустал. Тэнгүүд би хайрлаад хэлчихэж байгаа. Ерөөс энэ хийдэг бүгдийн ерөөсөө одоо тэр нь энэ гэхгүй бүгд миний шав гэж хард юм. Тэгэл ерөөсөө ойлгох, хайрлах, сонирхох дээрэл бүгдийг тавьд юм байна. Тэгэл одоо нөгөө одоо жишээлбэл танд одоо жишээл нэг шав нь болвол та нөгөө өмөлзөөд ирнэ гэдэг мэдрэмжийг би амар сайн авсан. Ямар ч байсан л нөгөө нэг өөрөө ингээд өмөлзөөл босоод ерөөсөө ингэж муу гонгаахгүй тэгэж ингэж хайрын сэтгүүгээр ханддаг. Тэрийг сая энэ 3 харавтынхаа үедтэй айгүй сайн ойлгож ухаарсан. Тий. Тэгээ одоо ингэж бүр одоо гэж зарим шавнар чи ингэ барьцсан заяа ингэ. Та тэрийгээ илүү тоогоод намайг тоосдог. Та тэрийгээ тэрнээсээ илүү асуудаг гээл.
Нэндэ яриадсэн биз дээ. Багш нөгөө юу яагаад камера өгсний төрүүлээд удаад байт юм байна гэж одоо тэгээ камера өгөө орцсон чинь ялгаа авахгүй хамгийн сүүлд дуудд юм байлээ. Хамгийн сүүл дууддаг юм гоё юм шүү дээ. Базаад тий. За асуулт руу орё. Асуултуудаа асуугаарай манайхаа. Зөв сонирхолтой маягаар ингэж болох хэдүүлээ одоо. Одоо бид чинь ингээ бүгдээр одоо энэ шатаад өгсөж болохоор одоо бүгд нэг багш болох гад одоо ингээ очсон ба шүү дээ. Одоо энгийн хүмүүсээ тий. Тэгэхээр одоо яг ингээд ангид ингээд сурч байгаа сурч дундаа сая нэгэндээ ингээд зөв тэрийг ингээд тодтогоо зөвлөмж маягаар өгвөл тэр жоохон мохоо юусэл зүгээр манайхаа тэрний оронд тэр хүнийг нэг багш болгоод хилцүүлгийг өдөрдуулаад агуулж явуулаад тий. Тэгээд нэг тэр тухайн хичээлийн яриаг нь сонсоод тэгэх юм бол илүү үр дүнтэй хаа. Багш болоход нь туслаад гэсэн үг шүү дээ. Тий. Одоо нэг хүн одоо спил эндээсээ ингээл одоо ингээд яг ингээл азар ч юм уу эсвэл ингээд яг за одоо өнөөдөр тэр нэг сэдв ягараа. Тэр бол одоо таад багшгүйгээр одоо 10 20 хичээлээ үзсэн юм чинь гайг байхгүй. 10 20 хичээлээ үзээг байхад хэдүүлээ хилцүүлэх юм бол жоохон боо юм болно. 10 20 хичээлүүдээ хэдүүлээ үзсэн болохоор одоо намжка багш нь байсан ч байгаагүй ч таад өөрсдөө хоорондоо ярилцаад те. Тэгээд нэг сэдвүүдийг сонгож аваад тэр сэдвэрээ шууд эндээ одоо хичээл ороод ихтгэл тавиад хилцүүлэг өрнүүлж болж байгаа байхгүй яг. За би энэ сэдв миний амьдралд илүү ойрхон байна. Би энэ сэдвийг сонгоё гэд. Тэгэх юм бол тэрэн дээр нэлээд гоё юм болох байх. Тийм бас тийм. Яг би болохоор зөв энэ агшингаа байсан. Тэгээ одоо ингээд баян зуллаа. Одоо нэг нь ингээд чи ийм шүү те. Чи одоо ингэвэл бас ангичл гоё болох гэдэг нэг заах тэр шүүн одоо нэг жоохон өөрөө хараагүй тэр хүний ажиллаагаа үнцг юм хэлдэг. Дараа нь тэр хүн чи өөрөө баян зул маань ч юм одоо буцаад багшлах чинь бас би тэрэн дээр нэр ингэдэж шүү. Хүмүүс ингэж анзаарсан. Тэр маань. Тэгэхээр наач нэг би нэг өмнөх туршлах байгаад. За. Тэгэхээр нэг уухаа Монгол нэглэхэд маа нэг нэлээд галзахтай тэр чинь одоо би дан багшаа гэдэг статусаар биш. Зарим нь намаа багшаа гэж зарим нь болохоор зур хамт олон зарим нь найз гэдэг. Тэнгүүд тэрэн дээр нэг гол одоо тэр үйл ажиллагааг авч явж байгаа гол үндсэн гишүүд нь хоорондоо нэгнийхээ ингээд самбарын урд гаргаж байгаа. Тэгж жагаад нэгнийхээ асуудал ингээл илүү дээр энийг ингэ шүү. Ингээд тийм ингээд нэг юм өдөрлөг зохиохгүй юу? Тэгээд тэгсэн чи ингээл хүн ингээ юм яриад асуудал чи ингэдэг гэж ярингуут хүн ингээ өөдөөс ингээ тайлбар тавих гэдэг юм байлээ. Тэгэл хамгийн ихтэй би гарч байгаа байхгүй ингээ. За ягаад тэгэхээр би тэрийг өөрөө санаачсан. Тэг өөрөө чи бүр нэргээсэл тайлбар тавьмаар болоо тэгэл намайг ингээ их өөрөөр хард тэгэл түгөө тайлбар чимээгүй гэж бүгд тэгэл тэрэн дээрээс нэг дөрөв тогтсон нэг за ингээ тайлбар тавихгүй зүгээр л сонсно гэдэг. Тэгсэн чинь одоо би тэнгуул чи ингээл анзаарч байгаа за ийм юм байна. За тэнгууд араараасаа гараад хамгийн их нэг тайлбар тавихгүй шүү гэдсэн хүнийг би хамгийн сүлд авпаар үлдээж байгаа байхгүй. Тэгж жагаад хамгийн сүлд өөрийг нэг гаргаж ирэл. Бүгд өөрөө чи юм алдаатай тийм асуудалтай гэж хэлж. Нүүр нь бинжитлээ улаагаад. Бүхийгээ 100 гад заа бүр гэж. Ингээд Тайлбарсмаар санагдсан. хамгийн сүлд нэгээд ярьж. За одоо тайлбар тавьж болно гэсэн чинь. Хэвээ тайлбар тамаар нэрнгээсээ болт юм байна. Тэгэхээр тэр нэлээ жоохон нэг тийм хэсэгтэй хүмүүс хэцүү байсан. Тэгээд тохиромжтой зөвлөгөө өгөөгөө одоо бид нар залуучууд байсан болохоор тэгээд хин нэгэн зүйл ингээ жоохон асуудалтай байсан байхгүй. Яг манай ангийн онцлог нь юу гэхээр бид нар өөрсдөө нүүдэлчлээ бясалгыг 20 хичээл үздэг. Тэгээд чөлөөл тэр хичээл үзсэн бол асуудал л дээ. Тэгээд заавал яриудаг тэгэхээр та одоо тусдаа өөрсдөө хийгээрэй. Өнөөдөр багшаасаа яг асуултуудаа асуугаад ингэсэн арайлууд дээр багш нь тэгвэл дараагийн аргатуу дахиад ажил үзэндээ байгаа. Багш би нэг юм асуучих уу? За. Одоо бидээс чи нөгөө тунгаалтын тархины бохирдол гэдэг байгаа шүү дээ. Одоо биднээс бодол бохирдолтой байна. Дээр нь тархины 99 усаас үржин тэр бохирдолтой байна гэж байгаа. Тэгээд энэ 5 мэдрэхүйн ер нь цэвэр болсон гэх мэдрэмжийг одоо яаж авах одоо жишээ нь юу гэдэг би багаар мэдээж тунгаалт хийх гэж хичээгэл үзэл байна л да. Тэнгууд энэ мэдрэхүйгээ ер нь биднес багаас туллаар бохирдсон байгаа мэдрэхүү гэдэг байгаа шүү дээ. Тэрийг хэрвээ тунгаагчдын өгөгдлөг гэдэг нэг цэврээр биднес авах боломжтой байна. Тэгэхээр энэ мэдрэхүйгээ яаж цэвэрлэгдэж байгаа ямар төвшөнд явж байгаа ч юм одоо нэг тэр хэмжээний нэг юу яаж авах мэдрэмж.
За тэрэн дээр өмнө нь одоо энэ нүүдэлч тэмдэглэл гэдэг хичээлийг үзэхээс өмнө өөрөө чинь 7 мэдрэхүү яг ямар байсан? Альва гадагшлахтаа ямар байсан? Альва зүйлийг хүлээж авахтаа яг ямар байсан? Энэ хичээлүүдийг үзээд дуусны ар тэр дуу хоолойны өнгө чинь, бусдаа харилцах өнгө айс чинь, альва зүйлийг ингээл уурлах юм дээр яаж ханд чинь гих мэтлэн 7 мэдрэхүүгээ өөрийгөө чагна. Ингээд ирэнгуут чинь альва зүйлийг сэтгэн бодох, альва зүйлэнд хурдан эерэг зөв хариултуудыг агшинд нь өгөх чадвар чинь улам сайжраад байдаг. Өмнө ингээл хурдан реакцлал юм уу? Эсвэл ингээл тэ өөрийнх нь мэддэг сэдв гараад ирэхэл түрэгдээл шууд ингээл яриа л те. Эсвэл ингээл зарим хүмүүс жоох ингээл хатгаал үг гэлэхээр түргэн уурлаад байдаг байсан ч юм уу? Гэх мэтлэн бидний үг үйлдэлүүд маань илүү ухамсартай, тэ илүү тайван, илүү тунгааж хохирлыг нь өгөөжийг нь тооцож ярьж чаддаг болдог. Өмнө ингээл тэр хүнтэй л уулзахаар нэг түрэгдчихэд байдаг юмсууд маань арай нэг тайван. Тэгсэн чинь харилцаа нэг л альтхан байгаад ч юм уу. Хийхлэн байдлуудаар нэгдүгээрт хоёрдугаарт гэх юм бол дараа нь нэг өгөгдөл гэдэг шиг тунгааж олж байгаа энэ хичээлүүдээсээ тунгааж олж амьдралдаа хэрэгжүүлэх юмсууд чинь улам олон болоод идэг. Тэгээд алив зүйлсүүдээс тунгааж олж байгаа ажиглаад анзаараад тунгааж олж байгаа юмсууд чинь зөндөө олон болоод идэг. Тэгээд нэг мэдэхэд өөртөөгөө нэлээд сайн найз болцсон байгаагаа, анд болцсон байгаагаа анзаардаг. Тэгээд өмнө болж ирсэн асуудлуудыг одоо ямар өнцгөөс харж яаж давж ийн гэдэг юм тест. Тэгэж асуудлууд байнга л гарч байгаа. Бид нар ч угаасаа яг нөгөө нэг хөвшүүлээр удцсан болохоор нэг асуудлууд аюул татамжтай гадаг санагдаж. Тэгэхээр энэ дэр чинь нөгөө нэг тойрогтой аваад бол нэг ингээл өөр асуудлуудаа нэгсэн чинь нэг л асуудал яг үндэ яваад байгаа ч юм. Тэгээд тойроо л яг тэрийгээ дахин давтаал. Тийм нөгөө хичээл үзсэн даа тэр тойрог дээрээс яаж тэндээс гарч ирэх арай өөр үнцэг. Тэгээ санагдсан. Зөвхөн мэдрэмж гэхээсээ илүү амьдрал дээр байгаа туйлцсан бидний одоо 5 7 мэдрэхүүгээр хэр өөрчлөгдсөн байна гэдгийг шалгаа авчиж байгаа юм. Тэгээд дээрэс нь одоо нэг арин бовыг сая болохоор нэг өгөгдлөө тосох талаас нь мэдээж одоо би нэг арин бовыг мэдж байгаа. Өгөгдлөө тосох талаас нь мэдээж яг асууж байгаа байх. За тэгвэл яг өгөгдлөө тосох гэдэг дээр хэдий ч нэх өөрөөсөө асууна. Хэдий ч нэх өөрийгөө уудлна. Хэдий ч нэх тунгаахыг ирмэлцэнэ. Хэдий ч нэх хариултыг 7 мэдрэхүүгээрээс хайна. Төдий чинь хүү би энийг нэрээ ойлгочихж байгаа гэж үү те. Хүү надаас бүр ямар гоё юм гараад ирчихвэ гэл өөрөөрөө бахархал омгшол те. Гэл тэгсэн чи заримдаа ингээл хүмүүст ингээл ярилцчихсан аа. Нэх ухаантай юм хийж гэлээ. Тэгсэн тэрэндээ өөрөө баярлаад би энийг хизээ хаанаас сонслоо доо гэж бодол те. Би бүр лааж байгаа юм шүү дээ гэж үгээд гих мэтлэн иймэрхүү байдлаар хамгийн анх эхэлдэг. Тэгэд энэний урсгалыг таньдаг болчдөг. Одоо нэг тийм ямар үед надаас нэг ингээд гараагүй юмнууд гараад байна тий. Ямар үед нэг юм гоё юмнууд гараад байна. Тэнгүүд тэр нэг мэдрэмжийг, тэр нэг урсгалыг ямар цаг үед ямар мэдрэмжтэй байх вэ? Хүн эсвэл юу гэж асуух үед надаас тэр илүү их гараад байна. Яатсан үед одоо надаас ингээд өөрөө ирэхгүй үг хэлчих ингээд цаанаасаа урсаад байна. Ингэж анзаардаг болчихно. Ер нь ихсэн л явсан байна лээ. Ажлын чинь л яг орж ирдэг юм л гэдэг. Тэнгууд чинь явандаа эн чинь өгөгдөл гэдэг рүүгээ орохлоор юу болдог гэхээр төсөөлөлтөө хинтэй ч хамаагүй уулздаг болоод эхэлчихнэ. Тэнгууд тэндээс шинэ ойлголт ухаарлуудыг аваад тэрэндээ бүр өөрөө шокроод тэгснэ буцаага тэр хүнтэй ярихдаа зөвлөгөө өгж байгаа нь зөвлөгөө өгж байгаагаасаа өөрөө ойлгож ухаараа яваад эхэлчихдэг. Тэнгууд цаг хугацаа өөрөө юм цаглшгүй болчихж байгаа байхгүй. Хинтэй хитээ уулзах хамаагүй төсөөлтөд уулзаал тэндээсээ өгөгдлүүдийг аваад чинь бүр ингээд дурлаад донтоод заяа. Бүр хүнтэйгээ уулзаал. Тэнгууд яг энэ би боддоор уулзаад байгаа уулзахгүй байгаагаа яаж ялгах юм гэж асуугаал хэлдэг байхгүй. Үнэхээр над очмор төвшин байна. Тэгэхээр иймэрхүү одоо жишээлбэл дадлуудыг, ордлогуудыг ихээр хийх юм бол улам хурдан хөгжинэ. За ойлголоо. Баярлалаа. Тэр гараад. За баярлалаа гэж. Би нөгөө юм биччихсэн. Тэгээд тэрийг асууч хийж удаад. Тэгээд багш өгөн сая ярьсан барыг хариулаад өгцөн л дээ эхний юм дээр. За. Асуудал нь харагдлаад байгаа хэрнээ гаргалгаа нь яагаад харагдахгүй байгаа юм?
гарлаа гэж бодоход яагаад ойлгуулж чадахгүй байгаа юм. За хоёр дахь нь болохоор чухал биш гэдгийг нь мэдсээр байж яагаад хийсээр байдаг юм. За гурав дахь нь болохоор багшаа намайг ашиглаараа хорвоод мөр минь тасарч нэр минь үгүй болсон ч яах вэ? Монгол хүн бүхэн гэгээрд байвал. За дөрөвт нь ойлголоо гэсэн мөртлөө яагаад би Баянслаа. Эхний асуултаа асуугаад шууд багш нь хариулаад явчаа. За асуудал нь харагдаад байгаа тэр нь гаргалгаа нь яагаад харагдахгүй байгаа юм? Гарлаа гэж бодоход яагаад ойлгуулж чадахгүй байгаа юм? Шүлэг юм. Тэнгуү та асуудал харагдаад байгаа мөртлөө яагаад одоо өөрчлөлт гарахгүй байгаа гэсэн үг ихнийх нь Биш нөгөө нэг гаргалгааг нь харж чадахгүй. За тэнгуут одоо энэ дээр жишээлбэл асууж уудлах чинь гарлаа гэж бодоход бичим. за багш нэг одоо хариулъя тийм. Жоо багш нь ойлгочлоо юу асуух гээд байгааг нь. Би нөгөө одоо ингэ байгаад гаргалгаа нь яагаад харагдахгүй байгаа юм бэ гэж штэ. Тий. Тэнгууд асууж уудлах чинь баг байна гэсэн үг. Олдлох чинь баг. Эсвэл онцтой асууж уудлахгүй байна гэсэн үг. Тэгээд за гаргалгаа нь гарчлаа гэхэд юу гэсэн бэ? гаргалгаа нь яагаад гаргалгаа нь гарцсан хэрнээ яагаад ойлгуулж чадахгүй байна? Тэгэхээр нэг ойлгуулах туршлага юмсууд чинь нэгдүгээр бага байж болно. Эсвэл ойлголт чинь бага байж болно. Тэр хүнийг ойлгох чинь тэрэнд яагаад ойлгуулах гэдэг чинь дахиад бага байж болно гэсэн үг. Одоо нэгэсэндээ амьдралын туршлага байна. Одоо жишээлбэл альва хүнд юмыг ойлгуулах чинь туршлага واخгүй ур чадвар. Дээрэс нь яг яагаад ойлгуулах гээд байгаагаа яг өөрөө ойлгож байгаа юм уу үгүй юм уу? Дээрэс нь тэр хүнийг үнэхээр ойлгосон юм уу үгүй юм уу? Хэр хэмжээнд ойлгож байгаа гэдгээс шалтгаалаад өөр. Тэгэхээр одоо хоёлоо энэ дээрээс асууж уудлахаа нэмэх нь вэ штэ. Өөр янзаар тэс өөр өнцгөр асууж уудлж болж штэ. Жишээлбэл яагаад би нэрээ ойлгуулж чадахгүй байгаа юм болоо те? Яагаад асуудлын гаргалгаа надад харагдахгүй байгаа юм бэ? Баянзулаа. Тэгэл өөрөөсөө асуугаал те. Гэх мэтлэн оролдлогуудыг байнгын ингээд хийн. Болно яах вэ? Тэ? Яах гэж ойлгуулж байгаа. Би нэг өмнө нь нэг шавьдаа ингэж зөвлөжсэн бохгүй ингээл бас нэг юм ойлгохгүй л те бас нэг юм ойлгуулах гал чи 20-д ойлгуулчлаа гэжсэн бохгүй би. Тэгээ хөдөө одоо яг өвөр хангаад үгийн нуурын дэргэд амьдэрдэг. Тэгээд зуны амралтаараа тийшээ очдөг. За би тэгтэн даалгавар гэж байгаа. За бүх хоньнуудаа ингээд цуглуулж байгаад те. За тэгж яагаад яг ойлгуулах гэдэг зүйлийнхаа талаар илтгэл тавь гэсэн бохгүй би хоньнуудад. Тэгсэн чинь тэр даалгаврыг за дараа нь чулуунд уул уснуудаа тэрийг яа. Тэгээд тэд нар дуулж өгөөрэй гэд би хэд хэдэн оролдлогуудыг хэлж өгсөн. Тэгсэн чинь тэрэнд очиод хонд ойлгох биш өөрийгөө ойлгочоо түрээд ирж байгаа байхгүй. За. Тэгэхээр бас энтэй адилхан даалгавар өгье. Хоньнуудад илтгэл тавиарай. Заагш. Яг хичээлүүдээр. Багш нэг нэгтгэж айхтар хончин байж үзээгүй ч гэсэн хэд хэдэн удаа хонь хариулж үзчихсэн. Тэгээд тэр чи өдөржингөө юу хийсэн ихэвтэй тийм үстэй нөгөөдөлдөө чи яриад үр. Тэгээс нь ярих зүйл чинь мэдрэмж бас шаарддаг болохоор одоо яг хинт яг юу ойлгуулах гэж байгаа юм те. Хэрвээ яг ойлгуулах чаавал тэр хүнээсээ илүү чамд туул байна гэдэг бас чухал. Тэр хүн яагаад чамаас сонсох хэвтэй юм? Чи бас яагаад тэрийг ойлгуулах хэвтэй? Хэрвээ тэр хүн туул чамаас илүү одоо эцэгтэй бид юм ойлгуулах хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тэрийг бас яагаад ойлгуулах хэвтэй? Тэр туул нь яг хин юм бэ те гэдэг шиг. Тэрийг эхлээд тэр нөө хүнтэй харилцаж байгаа хин нэгэнд ойлгох чавал мэдрэмж авч байна. Ямар өнцгөөс бас байна. Туулал, туршлага, цаг хугацаа мэдээж орж явахад олон удаа ингээд чадахгүй, хэцүү, ойлгож чадахгүй. Гэхдээ энэ юмнуудад бууж өгөхгүйгээр ард нь гараад ирэх юм бол аяндаа. Одоо бид нар ахмад хүмүүс чинь бид нар сонсдгоо шүү дээ. Бүр яг тийм бүр тулаад ойлгохгүй бол тэр хүнийг ойлгох цаг хугацааг өгөх хэрэгтэй.
Тэгвэл хэд их ингээд яриад байвал чиний яриад бас чиний чи ойлгуулах гэдэг юм бол тий сургамж гэд мэдэрсэн зүйл чинь үнгүүд биш үү л гэж хэлж байгаа. Харин үнгүүдэд ирэхээр хүн яадаг гэхээр өөртөө итгэлгүй болдог. Чи өөрийн чинь үг хүчгүй болно. Чи өөрийнхөө итгэлдээ өөрийн гэсэн өөрийгөө алдаж эхэлдэг байхгүй. Тэгэд ирэхээр би болохгүй байна гэдэг ирдэг. Тэгэнгүүтээ чи дахиад өөрийнхөө дүүтэй ч юм өөрийнхөө доод түвшний хүмүүст ингээд ойлгуулад дараа нь ингэж ахвал бас өөр. Тийм энэ болохоор яг нэг би болохоор зүгээр локог одоо нэг энгийн үний харилцааны дунд шууд тайлбарлаж байгаа шүү. Тийм болохоор бид нар айгүй ингээд үн цэнтэй хичээл үзэж байгаа. Тэр хин нэгэнд ойлгуулах гэхэд ээжтэй ч юм ахтай ч юм уу шууд ойлгохгүй байхгүй. Яг тэр хүмүүсийн бидний мэдэрч байгаа мэдрээгүй болохоор туулна бидний дутаад байгаа. Тэгэхээр тэрийг бид нар хүчилж болохгүй. Нөгөө нэг аавтаа авгаахыг заахнуудтай ахтаа адуу манахыг заахнууд гэдэг шиг тий. Одоо манай дүү орж ил гид натаа бясалгал гэгэрл би ойлгохгүй шүү. Энэ одоо юу яриад байгаа тий? Одоо л өөрлөлтөө ерөн зөв шууд багхгүй ингээд авч. Тийм болохоор яг тэр хүнийг ойлгохтол заримдаа цаг хугацаа гэж орхих хэрэгтэй. Яг л чи өөрөө дотоод байгаа өөрийгөө гэрэлтэлээ одоо мөх байх гайхамшиг багш шиг ингэж нэг олон хүмүүст ингээ ойлгох хэмжээнд хүртлээр дахиад суралцах чам цаг хугацаа байна гэсэн. Бас туулаас хэрэгтэй. За. Хоёр дахь нь чухал биш гэдгийг мэдсээр байж бид яагаад хийсээр байдаг юм. Гэл бол бас Биш мөртлөө одоо өөрөө ирэхгүй хийчихэд байгаа зүйлсүүд үү? Чухал биш гэдгийг мэдсээр байж хийгээд байдаг. Тэрэн дээр болохоор хүний амьдралын хувьд олон давтамжтай хийгдсэн зүйлсүүд дадал зуршил болсон байдаг. Тэгээ нөгөө тэр зуршил нь арилахгүй энийг ингээд засчмаараа эсвэл энийг хийх буруу штэ гэдгийг мэдээд байгаа мөртлөө нөгөө зуршлаа ялан дийлж чаддаггүй. Тэгээ энэ дээрээс гэж яахгүй хүн болгон жишээлбэл яавал сайхан амьдрахыг, зөв амьдрахыг, гоё амьдрахыг, хүчтэй амьдрахыг бүгд мэддэг гэж байгаа. Гэхдээ чаддаггүй гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бид нар тэр туулал тэгээд тэр туулаас авсан тэр сөрөг дадал зуршлууд маш олон зүйлсүүд. Тэгээд тэр нь өөрт нь сэтгэлд нь оюун санаанд нь биед нь аль хэдийн хоногшоод амьдралынх нь нэг хэсэг болцсон бүр. Facebook. Тэгэхээр тэр дадлыг буцаагаад өөр дадлаар солидог. Чухал биш гэдгийг мэдээд одоо байгаад байгаа бол чухал гэсэн өөрхөө зүйлдээ цагаа зарцуулж ийж тэр одоо донтолт тэр хэрэггүй цаг хугацаагаа яг зөв зөвлөлд ашиглаж сурах ба. Тэгвэл зарим зүйлүүд одоо ингэдэг одоо ямар нэг хариуцлагагүй байдлаас эсвэл ингээд сул цаг байгаагаас бид нар ямар нэг зүйлд онцчдаг тоглоом байж болно. Тэн дээр бид нар ялаад гэдэг тоглоомыг тоглоол гэдэг хүмүүс байна шүү дээ. Одоо шинэ хүүхдүүд жишээ нь ингээл мобайл гэдэг. Бид нар одоо Facebook ялтын мэдрэмжийг аваад шүү дээ. Facebook-ыг ухаалаа. Эндээс бид нар цаг үетэйгээ уралдаад мэдээлэл аваад ин гэсэн мөртлөө хичнээн сөрөг комент, хичнээн сөрөг юм харж байгаа. Хэрвээ яг чиний яг тэр харж байгаа өнцөг чинь бас зүв байгаад байгаа байхгүй юу? Чи яг л тэр чухал биш гэдгийг харж чаддаг шүү дээ. Тэгвэл яа хийгээд? Чи чухал биш юм бол тэрийг өөрөө зүр чухал биш гэж мэдчихэд өөрөө хүслээрээ хийгээд байвал эн чинь донтолт болж байгаа. Чи тэрийг хэрэгтэй зүйлээ хийгээд авах юм бол эргээрээ чи өөрчлөгдөж эхэлнэ. Хэрвээ чамайг хин нэгэн чиний чухал биш зүйлийг хийлгээд авах юм бол чи энэ дээр харин энэ дээр болж ингээ асуудал үүсгэн. Чи тэр хүн харин би энэ чухал биш ээ. Энэ амьдрал дээр цаг хугацаа үрээд байна. Энийг чи ингээд тий хурдан амархаа шийдэх аргыг нь харин ярилцаж үзсэн. Хэрвээ чи өөрөө тэрийг чухал биш гэдгийг мэдээд хийгээд авах юм бол энийг өөрчлөх арга бас чанга байгаа. За бид гэж бодчих. Арилгахтай би юм яшаад арилгах гоё л шүү дээ. За одоо дараагийнхаа хүмүүсийнхээ аваад жагаад дахиад араас нь асуултыг хариулъя. За. Баярлалаа гэж За баярлалаа гэж. За би асуучих багшаа. Нөгөө аюуха дээцээ нөгөө подкастыг үзэхээр ер нь их нэг урам авдаг байхгүй юу? Тэгэнгүүт одоо надад бас нэг дутагдж байгаа одоо нэг тийм мэдрэмж нэг хүнээс одоо урам авмаар байна. Урам сонсомоор байна тий. Одоо би ингээд аюуха дээцийг сонсоод би тэнцэнээс өөрөө л тэнцэнээс олж авч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би өөртөө би яаж урам өгөх вэ? Тэгээ өрөөлөөс би яаж урам сонсох вэ? Нэг урамын тухай яриач өгшөө. Өөртөө нэг урам өгөөд би тэрэндээ нэг гоё хөглөгдөж явмаар байгаа байхгүй юу?
За ямар нэгэн зүйл хэнийг нээс авах гэдэг шүү дээ. Уран буюу ингээд Аха урам тий. авах гэдэг шүү дээ. Авах гэдэг нэ гэдэг чинь надад нэг зүйл дутуу байгаад байна гэсэн үг. За. Тэгвэл юу дутуу байгаад байгаа юм? Би яагаад урамдах гээд байгаа юм те? Аха. Яагаад одоосбол уран байж иж би ингэх гээд байгаа юм? Тэгвэл би яг юугаа урамшуулах гээд байгаа юм? Юугаа одоо ингээд хүмүүс намайг урамшуулаасаа одоо урам хайрлаасаа гэж хүсэж байгаа юм? Юугаа үнцэнтэй тооцоолох гээд байгаа юм те? Юуг ойлгуулж хүндлүүлэх гээд байгаа юм? Тэгвэл үнэхээр тэрийг мэддэг чаддаг бол ягаад тэр бусдаас урмыг сонсох ёстой гэж өөрийгөө хүлээн зөвшөөрсөн бол те. Тэгэхээр бусдаас авах гээд байгаа урмыг өөрөөсөө авмаар байна гэж штэ. Тэгэхээр өөрийнхөө юу мэддэг чаддаг. Тэгээд тэрийг ямар хэмжээнд үнэлмээр байгаа. Өөрөө хэр хэмжээнд үнэлж байгаа. Тэгмэд бусад яаж үнэлээд байгаа юм? Тэгвэл бусад одоо ингэж үнэлээд байгаа дэр надад ямар дутагдал байгаа юм? Гэх мэтлэн байдлаар. Тэгээд ихэвчлэн урмаар дутдаг байдлууд ихэвчлэн дандаа бага наснд байдаг. Тэрнээс эхэлсэн Надад шууд чөлөөлт санагдчихлаа. Тийм хайрлагдах мэдрэмж шүү дээ. дээ. Тэгэхээр хүүхэд багасаа угаасаа ямар нэгэн зүйлийг хийгээд тэрнээс урам авахыг эрмэлздэг. Тэгээд сүүл рүүгээ бүр болохгүй болоод ирэхээр сахилахгүйдаж анхаарлын төвд орох хичээдэг. Ямар нэгэн байдлаар ингээд сүүл рүүгээ ингээд урам авах гэдэг. Сүүл рүүгээ зүгээр л над дээр төвлөрж л байвал хамаагүй. Ингээд л нэг даймжраа яваад идэх байхгүй. Тэгэхээр энэ дээр цаана нь хайр дутагдж байгаа байдлууд. Тэгэхээр тэр аюухаа ууг нь байнга байдаг байхгүй. Одоо хизээ анхаарал хизээ аюухаа дэдтэй харилцахыг хүснэ тэр үед байж л байдаг. Дүнгот өөрийнхөө дотор байгаа хүнээ аюухаа дэдсгээд аваад үзчихэлтэй. Тэгэхээр өөртөө зөвлөгч, өөртөө багш, өөртөө урам өгдөг хүн. Тэгэхээр хамгийн түрүүний хэлсэн яг би яг юу мэддэг, юу чаддаг, яг би юугаа одоо шилбэл дэмжүүлэх гээд байгаа гэдгээ маш сайн тодорхойлчих хэрэгтэй. Тэгэд ямар ч хэлсэн ингэж гоё нээж байгаа юм чинь те. Ингэж гоё хүлээж авч байгаа юм чинь одоо ууг нь нэг тийм илүү их урам хэрэггүй өөр чинь илүү их одоо нэг тийм хатуу үгнүүдийг багш нь бүр ингээд солиод хэлж мэрч юм шиг те. Солимоор байна шүү дээ те. Би шууд ингэж хэлэнгүүтээ таныг хэлсэн чинь шууд нөгөө багаас нь чи яст айхтар охин. Та мундаг охин гэл тэгэл нөгөө нэг өөр урмын үг байхгүй тий нэг хүүхд чинь бас нэг хөөрхөн урмын үг чийстэй за гэл ингэж ингээл өсдөг шүү дээ. Тийм охин намайг ерөнхийдөө нэг айхтраар нь өсгцэн учраас тэр одоо миний бага наснд үссэн юм байна гэж би шууд сая таньчлаа. Тэгэхээр Тэгэхээр тэрэн дээрээ би чөлөөлтөй хийх хэрэгтэй юм байна гэж ойлгочлаа сая. Магтаал урам хоёр одоо хүнд урам өгөх, магтаал өгөх хоёр ялгаатай байхгүй. Урам бол тухайн хүнийг дараагийн зөв зүйлийг хийх одоо зүг рүү хөтэлдэг. Тэр үйлдэл хөтэлдэг. Магтаал болох тэр жоохон хүнийг тэр одоо төвшөнд нь ингээд бахархлыг нь төрүүлээд эгог нь хөндөд ингээд. Тэгэхээр урамшуулал одоо чи ингүүл өшөө бүр гой сайжрандаа ч юм уу те. Гих мэтлэн. Тэгэхээр хүн хизээ ингээд урам авах гад хизээ ингээд яах гад энэ ямар талын урмыг авах гад энэ тэрний чинь яг эсрэг тал нь өөрийг чинь нөгөө нэг хүсэд байдаг дутагдлууд чинь байж идэг. Тэгээ сая надад нөгөө нэг анх хэлэхэд гэсэн аяхаа дэцийг сонсохоор айг ингээ ойрхон тэгээд ингээ гоё урам амаарна гэдэг шүү дээ. Тэгмээ надад болохоор тэгс санагдлаа зүгээр яг ахмад настай хүнээс ч юм уу те өөрөөс ахмад хүнээс яг чиг болж шүү чи ингээ хийж бүтээж чадсан байна гэдэг те. Тиймэрхүү яг одоо нэг аваасаа үгөөсөө энерgisтэй ч юм уу те. Тийм хайрын мэдрэмж өөртөө үнцэнтэй санагддаг хүнээс хүндэлдэг хүнээс тэр үгийг сонсчмоор шүү дээ тийм яг надад яг тийм л мэдэрч тэнгууд яг хайр дутагдаад байгаа юм байна. Тэгээд ойлгуулах яг тэр мэдрэмж нь болохоор мэдээж нэг хүүхэд чинь нэг настай хүмүүс чинь том хүмүүс ч болохоор яг бүр хийж чадсан гэдгийг харуулж иж тэндээс урамшдаг шүү дээ тийм. Тэгэхээр магадгүй яг тийм урам охин байхгүй байгаа юм болов уу гэж. Тэгэхээр байхгүй болохоор одоо цаашдаа бид нар тэр хүмүүсийг байлгаад гэж болохгүй шүү дээ. Заавал байж ижил адаас тэр нэг юмнууд эсвэл би ямар нэгэн зүйл хүлчээд магтуулах гад урамшуулах гад байвал амар асуудалтай болчихж байгаа байхгүй. Би өөрөө яг багасаа ингээд байнгын бүжиглээл дуулдаг, байнгын тайз нар гараад медаль зүүдэг нэг юм анхаарлын төвд орох
тийм өвчтөй болцсон. Тэрийг би ингээ анзаараагүй маш удаа явж байгаа байхгүй. Тэгээ заавал ямар нэгэн зүйлийн оргил нь байж ич миний санаа намардаг. Тэгээ энэ нь маш их одоо бусдыг үл тоодог шинжтэй ингээ болцсон. Тэгээ найз нөхдгөө болцсон гэдэг ч юм уу ийм үеуд надад байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийгөө урамшуулж чаддаг. Өөрийнхөө яг бодит хөдөлмөрийг өөрөө үнэлж чаддаггүй байсан л асуудал байхгүй явж явж. Заавал хэнийг нэр ингээ тоолох гад харагдах гад байдаг. Чаддгаа мэдэх гээд байдаг. Чаддгаа мэдэхгүй мэдэрж иж тэрийг одоо сайн нэг бусдаас гаргаж ирсэн. Бусдаас илүү байж тийм өөр мэдрээд байдаг те. Тэнгүүд дандаа бид нэр одоо магтаалтай эсвэл дандаа зэмлэлээр ингээд зэмлэл авч иж ингээд зүтгэхэд байдаг хүмүүс эсвэл дандаа ингээд урамшуулал магтаал авч иж зүтгэх гээд байдаг. Явандаа байнга тийм хүмүүс бидэрт олдохгүй. Тийм болохоор өөрийнхөө дотор өөртөө яг тэрийг хатуу үгийг яг хатуугаар нь хэлцдэг те. Заримдаа бол за муухай юм шиг хийж чадсан шүү. За байглаа чи өнөөдөр ингэж хичээсэн шүү. Чи энийг хүртэх хэрэгтэй шүү гэдэг мянган хүнээс тэр үгийг сонсохоос илүү заримдаа зүгээр өөртөө тэрийг хэлэх ямар агуу үнцэнтэй байсныг заримдаа бид нар ойлгодог. Том ажлын ард гарчаал нэг суугаал кофе уух чинь танд тий. За чадсан шүү дээ гэл тий нэг. Тэгэхээр нэг өөрийгөө тоох, өөрийгөө одоо бие тоох биш юм. Өөрийгөө тоох хичээснийг үнэлэх. За дахиад асуулт байна уу? Асуулт гэхээс илүү багшаа одоо биднес нөгөө нэг нүүдэлтийн бясалгалын сүлд дуутай болвол яа гэм бол нөгөө таны төрсөн өдрөөр нөгөө таны нөгөө дуулсан нөгөө тэр хойно яваад ирсэн нөгөө дуу хөгжим байсан шүү дээ. Тэрийг сонсч би бас уйлаад ирсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тим одоо биднесийг бас ингээ сэрэх ингээ байнга тэрийгээ сонсоод би одоо энэ зүг чигд явж байгаа шүү гэдгийг бас өөртөө нэг сануулгах ч юм уу те. Эсвэл тэрийг гоё YouTube дээрээ тавиад одоо нэг хүмүүс сонсгодог. Өөх ямар сайхан юм бэ гэдэг мэдрэмжийг төрүүлдэг тийм гоё сүлд дуутай. Болох юм болов? Би асуух гад. Нэг бодны мохорт гэдэг шигтэй явдаг зүйл ихгүй. Тэгвэл би одоо гинт өөрөө дуугаргаад ч юм ингээл эсвэл тэрийг хайх гал хийх гээд яваад байгаа ш. Энэ нүүдэлтийн бясалгалд хамрагдсан шанар дундаас яг тэрийг хийх хүн байж байгаа. Өнөөдөр байхгүй байлаа гэж бодоход дараа нь гараал ирнэ. Тэгэхээр хин нэгэн энэ дээр нь үгийг бичнэ, хин нэг нь найруулга зохиол дээр нь ажиллана, хин нэгэн ая дууг нь хийн, хин нэг нь энийг ингээд амар гоё төгөлдөр болгоно те. Тэгэхээр гинт нэг дуу хийчихэд хэдүүлээ гэх биш. Тэр хүн яг нэг бэлэн байж идэг. Цаг нь ирэхээр. Цаг нь ирэхээр гарч ирэх нэ шүү дээ тий. За баярлалаа. За одоо манай баяраа. Баяраа дуугаа хаацсан биш үү? Микрофоноо нэг. Оо тийм. Энийг. Би цаахаа нэг юун дээр уулзсан шүү дээ хэдүүлээ нэг уулзалтан дээр. За тэн дээрээс нэг ууг нь асуулт асуугаад хариулт аваад тэгээ хариулт маань өөрөө би ойлгоогүй ч юм ерөнхийдөө нэг гацалттай яваад байгаа байхгүй. Одоо нэг өвгдээддэг эхлээд уулзаад уучраад яг хинлгүүн зориод явчихвал одоо нэг миний омогчл төрөөд одоо нэг дээд зүтгээ уулзах байх уучрах байх. Гэтэ би хинлгүүн зорих бай гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь тэр асуулт биш ээ. Чи өөрийнхөө одоо гүнлүү ор гэдэг байхгүй гэж хариулсан. Тэр асуултанд одоо хариултанд нь би ойлгоогүй гэх юм уу. Гүнлүү нь ор гэхээр би яг яах юм бэ? Ерхий нэг гацалдах юм уу? Одоо ирж хайхал гүнлүүгөө ор өөрлөгөө эхлэх гүнлүүгөө ор гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт за одоо яах вүлээ? Нэг гүн бэлтгэл рүүгээ орох вүлээ? Яах вүлээ? Ерөнхий нэг тийм. Энийг асууя шээ. Гүнлүүгөө орно гэх ямар нэгэн зүйлтэй холбогдох гэдэг шүү дээ үг дээдстэй ч юм уу те аль нэг үг дээдстэй ч юм уу те. Тэнгууд аль нэг үг дээдстэй бид нар угаасаа холбоотой байгаа. Энэ бүх цаг үе чинь 13 дугаар оны хүннүгэн цаг үе чинь аль нэг үг дээдс чинь чамтай угаасаа холбоотой байдаг. Илүү ойрхон байдаг. Аль нэг чамааг одоо жишээл чамааг гэдэг ч үт юм уу те. Илүү чамааг гэдэг ч үт юм уу. Бидэрт угаасаа тэрнтэйгээ холбоотойгоо төрчж байгаа байхгүй юу? За.
Тэгсэн чинь нөгөө тархинд орж иж байгаа мэдээллүүд, бодлууд, итгэл үнэмшлүүд, мэдрэмжүүд тэрийг хаачж байгаа юм. Тэгвэл юу намайг хаагаад байгаа? Ямар асуудал бэрхшээл зовлон, ямар мэдээлэл намайг хаагаад байгаа юм? Юуг би өшөө илүү цаашаа гүнзгийрүүлж асуу цаашаа уудалж явах юм? Энэ дундаас өөрийгөө олоод авчихлаар цаана тэр өөр дотор чинь байгаа тэр язгуурсан сүнс чинь тэртээ тэдэртэйгээ холбоотой харилцаж чаддаг. Бид нар заримдаа ингээд өөрөө ирэхгүй зүүдлээд ямар нэгэн хүнтэй ингээд уулзсан байдаг шүү дээ. Тэгээ маргааш нь юу ярьснаа сандаггүй ч байд юм уу. Тэгэхээр ууг нь бид нар уулздаг. Ууг нь бид нар тэдэртэйгээ холбоотой өгөгдлүүдээ аваад, мэдрэмжүүдийг аваад тэдэр заримдаа удирдагдаад явдаг. Тэгтээ мэддэггүй тэрийг. Тэнгүүд бидний амьдрал тохиолдож байгаа одоо жишээлбэл миний амьдрал зөндөө олон асуудал зовлонгууд тохиолдож байгаа байхгүй. Тэнгүүд явж миний зам төлөв. Явж миний нөгөө нэг тэнэг толгоо. Явж энэ асуудал зовлон тохиолдож байна. Тэнгүүд эцсийн дүнд энийг ойлгох гэдээсэн биз дээ. Энийг ойлгоцсон чинь би байнгын холбоотой байсан биз дээ. Би байнгын харилцаад байсан биз дээ. Би харилцаж байгаагаа алдсан байсан биз дээ. Тэгвэл энийг арилгаад байгаа зүйл чинь ерөөсөө миний бодол мэдрэмжүүд юм байна. Тэгвэл юу намайг гэхээр зовоогоод байгаа. Энэ юу руу би зориод байгаа юм. Ингээл хамгийн анх ингээл бөө мөө болоод ч юм ингээл тэнгуучин онгодод ингээл яриад нэг юм бэлчнэ гэл юунд нь тодорхойгүй. Юу ч тодорхой биш. Тэгэд яаж нэг гэхээр онгод тэнгэр ороод ирсэн мөртлөө тодорхойгүй байгаа даа штэ. Хариулъя гэсэн чи надад уг нь зөндөө хариулж исэн байгаа байхгүй хэлж исэн байгаа. Ингэж явна. Тодорхой штэ нэг үр явна гэд. Тэнгүүд би дотроо цэгцэрэг болохоор надад тодорхойлоод хин нэгэн онгодод өгсөн ч гэсэн миний хувьд тэр таарахгүй тодорхой биш. Тэр юунд ихэвчлэн зовоод байна. Юу ихэвчлэн сэтгэлийг чинь хөдөлгөөд байна. Одоо баярлах дээр хөөрөх дээр ч юм уу. Эсвэл зовлонгийн ингээ хэцүү мэдрэмж эмоорл дээр юм уу те. Тэрэнд чинь цаана нэг юм хэлэхэд байгаа утга санаа явж идэг дандаа. Өгөгдлүүд явж идэг гэсэн үг. Тэр заавал онгод тэнгэрчин ч байна уу, бурхан ч байна уу, байгаль ч байна уу хамаагүй ямар нэгэн зүйл. Эсвэл өөрөө өртөж байна. Энийгээ тайл гэдэг байхгүй. Тэгвэл нөгөө өөрийгөө алгасах гэдэг шүү дээ ойлоо одоо тий. Айгүй юмор. Ажил үйлс маань өдөр нь баярлж ирсэн. Гинт ажил дуусаад нэг тийм хүн ийм оролт орвол нойр өрчөөл яач юу гэж байхал. Тэгвэл тэр үедээ ерөнхийн нэг утгыг ойлгох нь шүү дээ. Яагаад? Тэгээ хөөрөл дээр жишээлбэл ингэж яахгүй. Ямар нэгэн байдлаар хөөрөлд ухамсарыг хэрвээ алдсан бол заяа. Заавал араас нь уналт орж ирдэг. Одоо нөгөө ингээл coin miner ч ингээд эхлээд памп явсан бол араас нь заавал дамп орж ирдэ штэ. Яг тэрэн шиг яг би эхлээд хөөрчж байгаа. Тэнгүүд хөөрөлт тийм байдал дээр би тэр допаминд тэр нэг аз жаргалын гормонд ингээд татагтаад автчихж байгаа байхгүй. Тэнгүүд хөөрөлгүй зүгээр эхлээд ууг нь бид тэр хөөрлийг авахаас өмнө тэр үед зүгээр л байсан байхгүй. Тэгээ хөөрөл байхгүй болсон чинь би нэг тийм уналтанд орсон юм шиг те. Эсвэл тэр нэг ажил үйлс бүтээд байж хатдаг сайхан байсан үед байнга байх юм шиг сэтгэж байгаа байхгүй. Энэ дээрээс нэг ухамсарт байдлаа алдчихж байгаа байдал тэр. За би хөөрч ин доо. За энэ би биш. За би унжин да энэ би биш. Юуг өөрийгөө гэж авчихаар энийг ажиглаж анзаарч ухамсарласан байдлаа өөрийгөө гэж авч үзнэ гэж байгаа. Ингэж чадах юм бол хөөрөл дээр юу болд? Би хөөрөхлөөр өмнө ингэжсэн. Өнөөдөр ингэж байна. Хөөрлөөс болоод иймэрхүү алдаанууд гардаг. Заримдаа хөөрлийг бусдаа хуваалцах нь ийм гоё байдаг. Ийм гоё урамсгалыг бүрдүүлдэг. Нөгөө өөрийн чинь дотор сэтгэл хөдлөл нь тусдаа, бодол нь тусдаа, ухамсар чинь тусдаа тий. Тэгээ явандаа энэ бүх зүйлс чинь хайр нэг зүйл нэг ухамсар болоод. Тэгэхээр ойлгож байна уу те? Хүүхэд чихэртэй байх үед чихэр байнга идээд тахлаар чихэргүй байх үе нь жаргалгүй болоо хувирчдаг байхгүй. Уг нь өмнө нь чихэргүй байхдаа зүгээр л байсан. Тэгээ чихэр идсээр байгаад өөрийнх нь аз жаргал гэдэг зүйл нь чихэр болоо хувирчж байгаа байхгүй. Тийм болохоор хүүхдүүдээс тэр уур уцаар гараад идэг. Тэгэхээр үндсэндээ өөрөө чинь мэдж байгаа зүйл чинь, өөрөө чинь зан төлөв чинь, үзэл хандлага чинь те
Өөрөө чинь гол төв бохгүй. Тэрнээс гой үр дүн гарахад хөөрөөд байх биш. Юмаа мэдж байгаа юм чинь энэ байдаг л зүйл шүү дээ тий. Тэгэхээр чихэртэй болоход баярлаа, чихэрлгүй болоход гуниглаад гэж болохгүй гэсэн. Зөв. Миний хувьд сүүлийн үед ингээд айгүй нэг тийм өөрөөсөө одоо гаднах би биш. Надаас бусад одоо орчин нөхцөл одоо нандаа гэх шиг нэг цаг агаараас удирдаад үзчихэж байгаа. Тэгэнгүүт гадна ертөнц ингээд би өөрийнхөө хүслээр ингээд болгоод болж байна. Тэг чи уг нь happy болсон шүү. Гэтэл үгүй байгаа. Одоо юу гэх энэ үйл явдлыг би хамгийн гоёор болгоё гэж төсөөлөл одоо амьсгалаад гоё болгочихж байна. Биелээд яваад байгаа. Тэгэхэд нэг л юм биш аа. Өөрийгөө удирч чадахгүй, өөрийнхөө хүснээрээ байлгаж чадахгүй байгаа да. Гадна ертөнцийг би болгоод ижиж яагаад өөрийнхөө хүслээрээ болгож чадахгүй нэ. Төрөний баян зуулих шиг нэг хоёр дахь асуулт шин. Тэр амар гоё багцалсан ганц асуулт бил. Одоо энэ яа өөрийгөө гэл. Тэнгүүд дотор одоо хүнд ингээд нэг юм туйлын зорилготой би энийг л хиймээр байна. Би ийм л хэмжээнд очимоор байна. Би энийг л бүтээгээд ийм хэмжээнд баймаар байна гэдэг нэг тийм бидэрт өөрсдөө тавьсан юм босгууд байгаа байхгүй. Тэр нь биелжиж санаа намардаг. Тэр нь биелэхгүй бол бусад гаднах ертөнц ч юм уу жижиг шажиг юмнууд хамаагүй. Заавал би яг энийг л хиймээр байна гэдэг юм нууцхан хүсэл ч юм уу те. Эсвэл дотор ч байдаг нэг тийм хүсэл байгаа. Эсвэл бүр далд сүнсний чинь хүсэл. Тэр нь хийхгүй бол юу ч хангалттай биш санагдал тий. Тэнгүүд одоо язгуур сүнсэнд одоо хүсдэг зүйл нь өөр заяа. Бидний амьдралын тарих бодол ойнс нь амьдралын тулаар хүсдэг юм нь өөр. Тэнгүүд энэ хоёр зөрчилдчихэнгүүд өөрөө чинь хувьд одоо нүдэл сэтгэл суугаад сүнс чинь мэдээ сэрцэн байгаа. Тэнгүүд энэ амьдралын чинь юмнууд нэг таалагдахгүй. Нэг таарамжтай бас биш. Ачуу. Тэр. Тэнгүүд өмнө нь дуртай байж болоод байсан зүйл сүнс сэрсний ардар дургу болчдөг. Яагаад тэгэхээр ухамсар нь сэрээд жинхэнэ өөрөө сэрчиж байгаа байхгүй. Жинхэнэдээ энэ гаднаас авсан мэдээллүүдээрээ биш, жинхэнэ би юу хүсэж байсан гэдэг зүйлийг сүнс нь тэрийг хайгаад тэмүүлээд эхэлж байгаа. Тэнгүүд өмнө нь хийжсэн юмнууд нэг таалагдахгүй, нэг онц санагдахгүй. Зөрчилтэй санагдаа. Хоёулаа бас нэг би бас тэгээдсэн шнэ. Яг баяраа шиг жоохон эморч мемор бол нэг хэсэг чингээ бас тэрсэн байхгүй. Яагаад байгаагаа мэдхгүй тэгсээр нэ ингээд өөрөлдгүй л эмор л төрөө тий. Тий, ууг нь зүгээр байгаад идэг. Одоо энэ бол жишээлбэл Чинзо дээр ялангуяа одоо Жон дээр хамгийн их тохиолдож байгаа зүйл ер нь бол сайхан туулах бол хүн сэлжсэн ч онцгой гэсэн амар орж ингэж явах. Яг хийж байгаа зүйл маань гэдэг юм сэтгэл ханамж авахгүй байгаа тий. Уг нь зөв зүйл хийгээд идэг. Өмнөх байдлаараа анхаар зөв юм хийгээд идэг тий. Тэний дутуу. Гэтэ юу дутуу байгаа юм гэдгийг эдгээр гацалтай ч юм уу юм сэтгэлзэн хүн хаяад эморл руу. Тийм өөргөө ганцаараа баймсан. Тэгээ юу гэдэг ч бас за яг сүнсний сэрэлбэрээ яваагүй зарим хүмүүс ямар ч нөө зориггүй болчихороо ямар ажил хийгээд ингэж тэмцлэг чин зүйлээ одоо сүнсний зориг юм уу чин зүйл өөрөө хүсэж байгаа тийм зорилгоо авалж чадахгүй болохоор ямар одоо ганцаардаад байдаг. Тэнгүүтээ өөрөө чадахгүй санагдаад тийм юу ч утгагүй болол амар ингэж юм чаддаг байсан ч гэсэн тэрийг хийсэн ч гэсэн ингэ тэрнээсээ ерөөсөн мэдрэмж авах болчихдаг. Тэгээс одоо нэг ямар нөхцөл байдал ямар одоо жишээлбэл яг одоо юмн дээр ярьж байгаа шалтгаалаад өөр тайлбарлах гараад байгаа байхгүй. Сүнсний нэг сэрцэн бол тэр хүн одоо ингэж штэ. Нөгөө энгийн одоо зүгээр энгийн бидний өдөр тутмын амьдарч байгаа хүмүүс болохоор ямар нэгэн зориггүй болохоор эмороод ч юм уу ганцаардаа ч юм уу гэсэн. Баярыг одоо яг болж шít минийх ч нөгөө яг 2 дугаар шатны хизэнээс хэрэг байж байгаа бицээс ирэхгүй байгаа шүү. Би болохоор яг баяраа шиг байжснаа орж ирээ. Наад нэг ч юм хайргүй маяг. Баярагийн жишээн дээр те өмнөх асуулт нь ингээд үг дээдтэйгээ холбогдох гээд гэсэн чинь намайг ингэ гэсэн.
Тэнгуутаа би энийг ойлгоогүй гэдэг асуултыг асуучихж байгаа байхгүй юу. Тэгээд араас нь надад ийм юм болоод байна гэдэг асуултыг асууж байгаа байхгүй юу. Тэнгуут дотор нь юу болоод байгаа нь миний хувьд одоо ингээд амар ойлгомжтой болчихж байна гэсэн үг. Тэнгуут за цаана ямар ч гэсэн үг дэдтэйгээ олдох гээд байгаа, язгуур сүнстэйгээ олдох гээд эдэртэйгээ хайлтсан сумаар байгаа юм байна. Тэнгуут амьдрал дээр ингээд юмнуудаа хийгээд байгаа мөртлөө ингээд нэг л тийм кайфтай мэдрэмж одоо мөн ингээд дүүрэн мэдрэмж төрөхгүй байна. Тэнгуут сүнсэн сэрдсэн. Ямар нэгэн зүйлээ ирж хайгаад тэнгуут өмнөх тархин дэх мэдээлэл хуучин бодол туршлага хийжсэн юмнууд нь хамаатай биш болоод зөрчилдөөд. Тэнгуут жинхэнэ би яг юу хийх юм бэ гэдгээ одоо сүнс чинь дотоос ч хашгирж байна гэсэн үг. Чин амьд биш үү? Тийм бахна баяраа. Би тэгээд бисгүүгээ хийх гээд бас үзсэн. За ингээд нэг. Уг нь хийх гэдэг шүү дээ. Хийх гээд болдог. Тэгэл биш одоо. Яавал болцсон гэж авч үзэх гээд байгаа лээ. Юу гэх юм. Нэг мэдрэмж маань нэг гой болоод ирж шүү дээ. Яалтчгүй нэг юм юм байна гэдэг юм. Тийм. Ажилд өдөр ажиллаад үүртэй болоод орой тэгэл жинхэнэ нам жим, бүгхэн нам жим одоо ингээд агаар хэрэгжил эхлэхэд болохоо болоод эхэлж байгаа байхгүй орой 1 цагаар ч юм уу те. Уг зүгээр өгдөгөн шүү дээ. Уг нь зүгээр өгдөн шүү дээ. Тийм. Одоо цаг хугацаа одоо энэ өвлийн намрын одоо үзрэл болж байгаа. Энтэй бас холбогдолтой байж магадгүй гэж бас бодсон л дээ. Өдөрлөө чихгүй шүү. Бодсон мэдээ. Яг орой ганцаардаад өдрөл ямар вэ? Тэгжүүрээ гараа өөрийнхнээс дотлоорой. Тийм. Баг маг гэлээс нэг иймэрхүү юм ороод уншаа судлаа. За одоо энэ дараа яг энэ бэлсгүн дээр ч юм уу. За би энийг хийвэл би ийм мэдрэмж авна. Би энийг хийвэл ингэж ойлгох нь, ингэж мэдрэгдэнэ. Ингэдэг гэсэн ч юм уу нэг юм хайрцагнууд байгаа байхгүй бидэрт. Чи тэрийг зүгээр л хийгээд ямар мэдрэгдэн тэрийг зүгээр л зөнгөөр нь орхих хэвээр. Хамгийн ихний ээлжинд. Хэдий ч нэ чи зөнгөөр нь орхиж чадна, төдий ч нэ дотроос ч гарч ирнэ. Тэнгууд нэг юм мэдрэмж авах гад ч юм уу, нэг юм мэдрэх гээд юм үзэж харах гад ч юм уу, нэг юм мэдрэгдгийг хүлээгээд байна штэ. Эсвэл яарад бие чагнаад. Тэгэхээр тэр бэлсгүй альсгүй хийж хахад хамгийн ихний ээлжинд эхлээд өөрийнхөө хамаарлаас чөлөөлөгдөг гэдэг байгаа байхгүй. Нэг юм хүлээлтээс ангижир гэдэг байгаа байхгүй. Ямар зүйл хүлээхгүй өөрийгөө зур хоосл ямар нэгэн зүйл хүлээж найдаж ингэн тэгнэ гэж чагнах хэрэггүй. Эхлээд зүгээр урсаг яаж л бол яаж гэж байгаа. Тэгэн чин хэдий ч нэ хурдан явагдан төдий ч нэ дараа нь мэдрэмж сэтрэмж гэдэг юмсууд. Тэгэхээр юу ч мэдрэхийг ямар нэгэн зүйл ойлгож ойлгохыг хүлээх шаардлагагүй. Зүгээр л давтамжтай хийгээд л бай. Тэгээ чагнаад байвал орж ирэхгүй л дээ тийм. Манай одоо Чинзо Жон жишээлбэл яг бэлсгүүгээ хийсэн үү? Нэг сайн бол хий. Гэхдээ өмнө бол юу гэсэн? Одоо бяцлал хийж байхад би ингээд өөрийгөө ингээд биеийнхаа бяцлагж байгаа бие гаднаас нарчсан. Тэгээ би ингээд тэргээр явж байгаа. Тэгэл тэр мэдрэмж орж ирсэн чинь ингээд арааны шүс гоожтой гоё ингээд мэдрэмж авчихсан. Тийм мэдрэмж авчихсан. Дараа нь тэр мэдрэмжээ хайгаад би бяцлагсан. Зүгээр л унтаад. Дахиж үс тэр мэдрэмж авч чадгалцсан. Тэнгүүд маргааш нь дахиад л өдөр болгон бяцлал хийдэг гэсэн чи өглөө ингээл үзээлс. Тэнгүүд яг тэр мэдрэмж авах гал би одоо тэгжээж л зөв юм байна гэдэг. Тийм би гаднаас нь харсан юм чинь би бүр одоо байшин нэвтлээ тий бүр ингээд миний бие энэ чи үлдээ гэдэг ингэчээ гэсэн бодолтой. Баг хүлээн хүлээл тавиад дээ шүү дээ. Хүлээлтэй. Тэгсэн чинь тэнгүүд хамгийн хувьд одоо яг ийм байгаа байхгүй юу? Маш их энерги дотор чинь байна. Хоригдлогдсон их энерги. За энэ зан төлөв ингээл авир ааш хүмүүстэй өвтөх харилцаад ухамсартай ажигладаг болж, анзаардаг болж, ухамсарладаг болж, тухайн акшнд нь барьж авдаг болж тий. Тэнгүүд гэхдээ тэр энерги өөрөөс чинь гадагшлахгүй байгаа байхгүй юу? Тэр энерги чи энергиээр байгаа л байна гэсэн үг. Эрэг маш ухаантайгаар удирдах чинь. Гэхдээ тэр энергийг тэнцвэрт байх зохис хэмжээнд нь аваачих ордлогууд чинь биелсэхгүй байхгүй юу? Тэгэхгүй бол тэр энерги чинь амар хүчтэй. Ингээд юу л болж байгаа тэр чинь ингээл амар ухамсартай байнга удирдна гэдэг чинь маш хэцүү чамаг байнгын гэгэрл шалгах энэ ч улам нэмэгдээ яваад байдаг. Тэгэхээр тэр энергийг чөлөөлж гарах гэж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор чи ухамсарлаад төвчээд те заримдаа ингээд ухаантай байгаад ингээд яваад байна. Наад энерги чинь гадагшлахгүй л дахиад
ямар нэгэн зүйл ингээд нэхэд яваад байдаг. Дин ингээл итгэсэн. Байгаа. Тэгэхээр тэрэн дээр бэлсгүү тусалдаг. Альсгүй өдөр тусалдаг гэсэн үг. За баяраар гоо орё. Одоо би багшаас нэг юм хүсгэн та одоо намайг одоо ингээ ойлгочлоо. Тэгэхээр надад нэг даалгавар өгөөч. Нэг даалгавар өгөөч. Тий. Би тэрийг сайн хийх байх гэж бодоод. Даалгавар өгөөд би тэрийг хийвэл гэх юм. За ямар ч үсэн өөртөөгөө эхлээд мэдлээрэй. Одоо ингээд яг бэлсгүй асуухаа хийхийнхаа өмнө өөртөөгөө эхлээд мэдлэл, өөртөө зориулж мэдлээ шүү. Маш хүндэтгэж, маш хамгийн хүндтэйгээ үнтэйгээ уулзж байгаа юм шиг мэдлэл. За тэгэд өөртөө өөрийгөө танилцуул, өөртөө зориулж дуудуулж өг. Өөртөө зориулж айсгүй, өөртөө зориулж бэлсгүй. Зөвхөн өөртөө зориулж. Тэгэд юу ч битгий хүлээ. Энийгээ давтамжтай хий. Энэ цаг хугацаа, энэ хичээл зүтгэл бол өөр лүгээ чиглэж байгаа байдал. Тэгээд дотор байгаа одоо баяранд одоо тэ баяраа гэдэг үнд нэг дотор нэг сүнс байгаа шүү дээ, язгуур сүнс. Тэр нь зориулж хандаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь зориулаад бас гоё дээлтэй болгочих, тэ? Тэр нь тусдаа нэртэй болгочих. Тэр нь зориулаад тусдаа гүн гарвлын орон зайг бүрдүүлчих. Тэгээд хийхээр чи ингээл өөрийгөө ингээд доторх сүнсээ ингээд нэлээд гоё ингээд нэг юм ингээд чиглээд нь штэ тий ордлогоодыг, үйлдэлүүдийг, зориулахуунуудыг хийгээд тэрийг язгуур сүнс мэдэрнэ. Тэгэхээр өшөө үлэг гүнзгий өөрлөгөө зорж олдлого гэх. Бууж өгөхгүйгээр гэж байгаа. Тэгээд ямар нэгэн мэдрэмжүүд хизээ нэг өдөр төрнө. Тэрэнд бүү автаараа гэж байгаа байхгүй юу? Тэр болохоор замд таарах амсаж болдоггүй чихрүүд. Гоё гоё. Одоо ингээд сайн ингээд Жон ярьж тэр бэлсгал хийж яхад ингээд яг гоё мэд. Би бас яг тийм ингээд ингэрэгдэлж яхад ингээд зөндөө лаг мэдрэмжүүд мэдрэгдээл те. Тэнгууд тэрэл төрөхгүйд бол би тэрийг хийхэ болцсон бохгүй юу? Тэгээд зогсцсон гэсэн үг. Дараа нь загнуулаад бөө юм болоод ингэснийх хар дээр энэ юм биш үү? Энийг датуулах юм байна. Энийг өөрийнхөө нэг хэсэг болгох юм байна. Энийг бүр өөртөө хоногшуулах юм байна. Энийг бүр далд хөмсрийн код болгох юм байна. Би тэрийг бодох төдийд шууд тэр мэдрэмж надад орж ирдэг байх хэрэгтэй юм байна. Тэр төлөв байдал би ордог байх хэрэгтэй юм байна. Тэр хүртэл би энийг өөртөө ухамсартай хоногшуулаагүй байна. Аливаа зүйлийг гүйцэд ухамсарлахаар автомат үйлдэл болдог. Олон дахин давтамжтай гэдэг. Дүнгууд би наан нэг мэдрэмж амсаал зогсоочж байгаа байхгүй. Тэр нь л төрөхгүй болонгууд ингээд шийтний санагдал тий. Тэгэхээр нөө амсаж болдоггүй чихрүүд гэдэг нь энэ. Тэгээд дундуур нь багш нь бүр үзэж харддаг болоод, барьдаг, застдаг, ангаадаг болоод бөөн төвг болж байгаа байхгүй. Цаашаа явах хэвчээс тэрийг амтлаад цаашлах хэвчээс. Тэгсэн чинь би ч нөө үздэг гэл баярлал хөөрөөл тий. Хүн амтны чи ангаангууд чинь би чинь лаг юм байна гэл. Тэгэл нөхөн амтны чи амар баян затгалан хүндтэй хүмүүс чи хурж ирэл надаас юм авсан гоч өөрийгөө мэдрэл. Тэгээд тэрнээс болоод би нэг ойролцоогоор 2-3 жилиг алдсан баха. Тэгээ хаалгалсан. Тэр зүгээр алхаад гიშгэх нэг л шатны гიშгүүр л байсан байгаа байхгүй. Тэгээ тэр үед надад одоо жишээлбэл дээд багш нар юу гэж хэлсэн бэ гэхээр за чи яг нь одоо мэдлэг чадвар энэ юмараа байвал чи бүр тэр бумтан чамаг олон их хүмүүс их шүтдэг хүрээлдэг болно. Гэхдээ энэ нэг л шат. Чи энэс цаашламар байна уу? Чи цаашлах сонголтыг хийх юм бол хамгийн гол нь одоо байгаа энэ чадваруудаа бүгднийг нь алдна гэсэн баггүй. Үуч нь ингээл надад ингээл амар хэцүү санагдал тий. Тэгээ чадвараа алдсан чинь нөгөө хүмүүс нь бас байхгүй болчихж байгаа байхгүй. Би яг гол нь цаашлах сонголтыг хийсэн баггүй. Тэгээд хүмүүс нь ирлээ. Зөв. Би өгш ингэж боддог байхгүй юу? Одоо энэ Astra Vinet гарахыг чинь нэг хийж байсан. Тэгээд миний дотор болохоор нэг тэмдэглэл хөдлөөд за би энийг нэг хугацаатай одоо нэг лог горно. За ингээд ингэж болох юм байна. Гэдэг юм ингээд толгоондоо бүр хийгээд би энийг хүссэн үед хийж чадах юм байна гэд кодлцсон юм бодсон байдаг байхгүй. Айгүй идэлтэй одоо. Гэхдээ хийж болохгүй. Цаг нь улаагүй гэдэг юм байгаад идэв. Яг нэг тухайн үед нэг тийм мессежийг яагаад ч юм одоо ингээд тайлаад уншаад ойлгоцсон. Гэх юм. Одоо тэр нь зөрөх хэрэг байгаа юу байхгүй. Тэрэнд
Одоо бид нар өмнө нэг үзсэн. Одоо би жишээлбэл тэрлүү зорж явж байгаад яагаад болсон бэ гэхэлэр тэнд шаардлагагүй зүйлд дэмий энерги зарцуулдгийг олж харсан байхгүй юу? Тэнд одоо жишээлбэл сүнсний ертөнцид гараад эхний нэгэд нэлээд олон давхаргууд байгаа. Нэлээд өндөр давхаргад гарч байгаа. Тэгсэн чинь яг жинхэнэ бодит одоо цагт сүнсээ гаргасан чинь би ямар байсан гэж амар муухай, докторгүй, ойлгомжгүй, юу хүсэж байгаа, зориод байгаагаа ч мэдэхгүй. Нэг ийшээ гүгэл, нэг тийшээ гүгэл, нэг ийм өсч, нэг ийм бодол орж ирэл. Миний бодол замбраагүй, миний тэр ертөнцид нөлөөлөл, миний сэтгэл зүй замбраагүй ингээл ийш тийшээ өсчээл. Тэгэл тэрнээсээ болоод тэнд хийх байсан боломжууд алдаад сэрхээр тарих ажиллаад өөрийгөө контролч болоод идэг. Сүнсний ертөнцид гарахаар өөрийгөө контролдож чадахгүй болоод бүр тэгэнгუут чинь л хамаг энергиуд байгаал сэрэнгуут чинь амар ядарсан. Ямар ч нойр аваагүй. Тэгээ ямар ч үйлдэлийн хүчгүй болцсон те. Тэнгуут чинь тэр амьдрал дээр чинь одоо сүнсний ертөнцид гарах биш. Сүнсний ертөнц одоо яг энд байж хахад хүртэл одоо надад байгаад идэм байна. Ингээ яваадсэн чинь миний сэтгэл хөдлөлөө би чинь удирддаггүй юм байна. Бодлоо би удирдах чаддаггүй юм байна. Ер нь би өөрийгөө удирдахгүй. Би зүгээр ингээ урсгалаар явдаг хүн юм байна штэ. Тэгвэл би одоо энэ дээрээ эхлээд ажиллаж байна. Тэгээд ажиллаад эхэлсэн чинь одоо яг энэ 10-20 хичээлүүд гэсэн. Ажиллаад эхэлсэн чинь би гарсан чинь маш ухамсартай. Доктортой зорилттой байдлаар юм суудыг хийдэг, алив зүйлсүүдийг сонсох, мэдрэх боломжтой. Сүнсний ертөнцид гарангууд ууг нь маш их хөгдлүүд ирдэг байгаа байхгүй. Хийх ажлын даалгаврууд маш их. Тэгсэн чинь би тэдрийг ерөөсөө сонсдоггүй байсан. Тэгээд энэ юмнуудыг 10-20 жил гэдэг шиг энэ ойлголт ухаарлуудыг авсны ард дээр сая мэдрээд, сая сонсоод, сая хийх ёстой юмнуудаа хийгээд, сая сүнсний үйлдвэрүүдээ хийгээд эхэлж байгаа байхгүй. Тэрнээс биш өмнө нь зүгээр л тийм өсчүү байсан гэсэн. Зөө. За ойлголаа. Тэгэхээр хаана яваагаа мэдээд авч байгаа. За ойлголоо. Хаана явж байгааг бодитоор харж штэ тий. Тэглээ. Зөө. Тэгээд нөө хамгийн гарах чинь ингээл ард ингээл нэг ингээл юм бай ингээ манай ингээд дагаалаа амар ядаргаатай зэ ингээл ерөөсөө дагаал тэрнээс нь зүхтааж яасан ч удав. Тэгэд би тэрийг ч анзаад сөхөөгүй. Тэгэхээр буцаагаад яг ямар амар сууг юм бэ те. Ямар мяа юм. Тэгэж мэдрэж эхэлсэн. Тэгээд эхлээд гой сайханд нь дурлаад тэгсэн чинь бүр сүүлрүүгээ тэгсэн чинь би тэр ертөнцид байнгын байжгаад ирчээд ягаад тэрэнд дурлаад байгаа юм бэ те. Би энэ илүү одоо байгаа энэ амьдралдаа илүү дурлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол ч нөө хитрхи даалт ертөнцийн өрөө, хитрхи үзэж хардаг болоод хитрхи мэдэрдэг үгдэл мүгдэл ярьж байгаа хэлж байгаа юмнаас ингээ ерөөсөө л мэдэрсэн, таньсан, тэгээ өгөгдөл тоссон, өгдүүд тэг гэсэн, тийм л ус авдаг, ингэ гэсэн, тэг гэсэн гэл ингээл бүр холион бантан болоод бүр ингээд сүүлрүүгээ би бүр ингээд галзуурхын даваан дээр очиод тэгээ сүүлрүүгээ дээрэс нь мэдрэмжүүд нэмэгдээл, үзэж харж мэдрэх юмнууд маань нэмэгдээл тэг тусам би улам замбраагүй болоод байгаагаа анзаарсан байхгүй. Тэгээ дараа нь юм ойлгосны ард дээр чинь яг зорилттой байдлаар яг юм дараалтай ингэж ирдэм биш те. Чи юм зүгээр нэг би даасан сүнс бас биш юм байна. Энэ чинь хамтын хариуцлагад оршд юм биш те. Тэгээ энд чинь дэлхий дээр чинь бас дүрм журам байж те. Энийг нь зөрчихлөөр ингэж хохирд юм биш тэгэл амар сахилгагуут нь тэгээ хамаагүй ингэж сахилгагуутч болохгүй юм байна гэл. Зөндөө олон юм дуудаг те. Миний дотор ингээд тийшээ гарчвал арсар их юм хэмжээний мэдлэг мэдээлэлд орчин тэгэнгүүт хөгжин гэж боддог гэсэн. Одоо нэг чандын нууц тэгж боддог байсан. Тийшээ очиндоо за зөв замаа л олно шүү гээл. Дөрөв өргөсөн юмнуудад одоо хуурдахгүй шүү ч юм уу. Одоо тэгээ өгд эцтэйгээ холбогд за байдгийг мэдээд авсан юм чинь одоо гарвал яадаг юм бол гэж бодож ирсэн. Тэгэхээр хариулт авчлаа тий. Би өөрөө бэлэн. Шууд автоматар холбогдож штэ. Одоо ингээл хин нэгнэр ч юм уу ингээл шууд холбуулаад юм уу. Шууд өвдөлттэйгээ ингээл уулзах боломж мэдээж гарч иж болно. Тэр үед энэ амьдралаас тууллаараа ойлгож ухаарах хэрэгтэй байсан зүйлсүүд байхгүй болчдөг. Сул тал. Баяраа нөгөө туулах юмаа туулах хэрэгтэй гэсэн. Зөв. Баяраа нөгөө өвдөцтэйг холбогдмоор байна гэдээсэн шүү дээ. Тэгсэн чи яг энэ сүнсний ертөнцид
тэг тодорхой төвшөнд гарсан байна шүү дээ тийм. Тэгэнгүүт одоо болноо цаг нь болоогүй ч гэдэг юм уу тийм яаж байгаа ч юм тийм мэдрэмж авсан гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр энэ мэдрэмж чинь яг өвөг дээдсэн чамтай байнгын холбоотой байдаг шүү гэдгийн баталгаа юм биш үү? Яг тийм тийм. Хэлсэн байж шүү дээ. Мэдрэмжийг өвгдгийг өгсөн гэж. Хэлээд байгаа байхгүй бас тий. Энэс гадна хань хүчний мэдрэмж бүр амар байна шүү дээ. Одоо багштай байхын нэг гоё даваа тал нь одоо 70 дугаар багш чиний яриад байгаа зүйлийг аль үжид туулцсан ба шүү дээ. Тэгээд эцсийн дүндээ энэ бол нэмээ цаг хугацаа алдсан юм байна. Энэ бол нөгөө нэг айгүй их том замлуу зорио явж явах чинь тэнд дунд нь таардаг нөгөө өгөөш чинь тий нөгөө чихэр чинь юм байна гэж хэлээд шүү дээ. Тэгэхээр айгүй гоё санагдлаа яг. Асуусан асуулт нь яг ингээ өөрөө л хариулттайгаа яриад байгаа юм шиг харагдаад байна. Тэгээд яваад үзсэн туулаад үзсэн. Одоо ингээд мөрөн дээр нь мөрөөр нь би одоо явах гэдэг шүү дээ. Тэр одоо мөрийг ингээд тавчлах ингээ арга замыг багш маань заагаад өгч юм. За баярлалаа. Одоо хэрэгдэхтэй хүмүүс үзчих хэрэгтэй. Одоо жишээлбэл яг сүнсээ бинээсээ гаргах. Нэг удаадаа үзчих юм бол юуг ойлгох боломжтой. Хамгийн наазах нь юу ойлгодог гэхээр одоо ингээл ганцад амьдрна гэдэг зүйл байдаггүй юм байна. Дараа төрөл гэж байдаг юм байна гэдгийг өмнө нь мэддэг байсан бол боддоор мэдрээд үзчихнэ. Тэгэхээр сүнсний цаг хугацаа гэдэг зүйл байдаг юм байна. Энэ амьдрал дахь цаг хугацаа дэндүү богинохын юм байна гэдгийг бас ойлгоно. Тэгээд дээрэс нь үхэл гэдэг зүйл маань энэ биеийн үхэл биш юм байна зөвхөн. Сүнсийг үхүүлдэг зүйлсүүд энэ эднэр байд юм байна. Огторгүй ертөнц, даалт ертөнц гэж байдаг юм байна. Гэх мэтлэн. За тэгээд сүнсийг байдгийг бид нар өмнө тархиндаа мэдчихсэн бол боддоор сүнсээр аялаад чингууд үйлд гарчиж байгаа болохоор мэдрээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ амьдрал арай өөрөөр харагддаг болоод эхэлчихдэг. Би чи одоо энэ зөвхөн махан биеийнхээ хувьд юмыг авч үзээдсэн чинь сүнс байдаг юм байна шүү дээ. Тэнгүүд миний өмнө нь тэрийг туулж гарч ирсний хар дээр юмд хандах хандлагууд өөрчлөгдөж эхэлчихэж байгаа байхгүй. Хүлээж авах байдлууд. Олон тэр дунд чинь ингээл зөндөө олон алдаа оноонууд гарч иж ойлгож байгаа шүү дээ. Тэгээ маш их энерги алдаад сүнсний дэнсээ мэнсэнд ороод эхлэхэр чинь бүр ингээд аюултай юм руу орцсон байгаа байхгүй. Буруу юм хийгээд сүнсний ертөнцид гарчаад алдаатай буруу юм хийгээд тэгээ тэрнээсээ болоод шүүлтэнд ороод дэнслүүлээд бөө юм болоод ингээд нэг зууруулаад янз бүр болоод тэгээ буцаагаад өөр төр ирж байгаа байхгүй. За нэг үг дээдтэйгийн буйнд нэг азар мултарсан гэх юм уу та. Тэгэхээр нэг ганц хоёр удаадаа гараад үзчихэд гайгүй. Дээрэс нь тухайд багш нь энэ 10 20 хичээлүүдийг ойлгоогүй байхтай гарсан болохоор зөндөө олон алдаанууд гарсан. Таад гарахад бол нэгдүгürt алцахгүй одоо энэ ойлголт тухаарлаа өөрсдөө чинь байгаа байдлууд харцсангуу гайгүй. Дээрэс нь багш нь байж байгаа. Дээрэс нь өвгдүүд байж байгаа болохоор гайгүй гэсэн үг. Айх орон зай байхгүй гэсэн үг. Тэгэхээр нэг удаадаа гараад үзчихэд гайгүй. За энэ сүнсний хөтөлбөрийн хамааралтай хичээлүүд хэлэмжлээ. Өөр яриаг Ярьцгаа юу. Сүтрүү орсон. Яг л гоё сонирхож байгаа гоё сэдвүүд мөн одоо л яриг. За. Тэгээд энийг яг ярихад тийм айгүй чи. Ярилмар л. Камера онтраа яа. Бага бол хаяндаа явандаа энэ хичээлүүд рүү хаяндаа орно. Би тэгээд яг энэ тухайн үед айгүй нэг одоо бодглохлоор ийм байдаг гэсэн байна. Одоо төвшнөр ингээд зүгээр зураглаад үзвэл нилийн дээшээ явж байгаа тэр Австралид гараад за болохгүй гэдэг юм одоо ингээд ойлгоод за дахиад тухайн үед чинь айгүй их мэдрэмж аваад зодуулсан. Ийшээ ордгоо гэсэн бүр ингээд биенээс гар гарч ирээд ингээд түлхээд байгаа байхгүй. Би чинь анх юу гин тэр мэдрэмжийг нэг тийм хүчтэй мэдэрч байгаагүй. Тэгэл мэдрээл гэл ороод зодуулсан байхгүй. Дэрэмдүүлсэн байхгүй. Би бас яг зодуулсан байдаг тийм. Яа. Тэгээд начаа уушсаар нэг энэ дээр хэлсэн л дээ миний зан гарч ирсэн. Яалчгүй би нэг өнцгөр л харсан. Гой мэдрэмж надад ирлээ. Тийм мундаг юм. Би гой юутэй юм гээл ороод зодуулчих жоох. 5 эсрэг нэгдүүлсэн байхгүй. Тэгээд би бэлдэж гимтэйгөө. Гэтэ би тухайн үед тэр мэдрэмжийг авсан. За гих мөчлийн ингэж мэдрэмж аваад сүнс маань зайлцсан байсан гэх юм одоо юу гэх юм. Тэгээ би чи ерөөсөө уруудсан юм шиг. Одоо ингэ бодоод одоо тэр
дотор их тэр энерги тэр юу дээ 10 жилд чинь бүр өөрийгөө одоо бодохлоор лааж гисэн гэж бодож байгаа байхгүй юу? Нилээ лааж гисэн тий. Тэгэл анхаад толондоо хэлэх гээл. Тэгэл адлуулаад тий. Мохор сүсгтэн мөсгтэн гэл айгүй олон юм болж. Тэгэд одоо бодохлоор би ингээд нилээн доошлцсон юм шиг. Одоо ингээд цагаад өмнө нь болохоор ингээд амар замбраагүй өгссөн байгаа ч юу туулснаа ойлгож амжихгүй өгссөн. Одоо их эмх замбраатай өгсөн. Одоо тэр астрал ертөнц буюу тэр сүнсний ертөнц одоо чамд дотор чинь махан биеийн ертөнц байна, астрал биеийн ертөнц байна, атмын бие, ухамсарт бие, дээд биеийн ертөнц гэдэг бүгд чиний дотор яг одоо байж байгаа байхгүй юу? Тэнгууд энэ дээрээс хүний төсөөлөл одоо л сүнсний ертөнцид яаж нөлөөлт юм? Төсөөл дээр нэмээд атмын бие оруулахаар яадаг, атмын биеийг оруулахгүй бол яадаг юм? Ухамсарт бие оруулахаар яадаг ингээд цаашгаа бүр нарийн явдаг. Одоо тэр нэг мэдрэмжид очсон болохоор одоо ерөөсө уруудаагүй дахиад нөгөө нэг сүнс чинь өөрөө нөгөө нэг бэлтэж мэдэж одоо тууллаа гүйцээж байгаа дахиад тэр төвшинлөөгөө одоо ороход бэлэн болж. Тий. Нөгөө нэг самадид ордон штэ бас нөгөө нэг лам нар тий. Тийм. Нөгөө бяцлагч нар самадид орлоо инглээ гэл. Тэнгууд тэр ойлголтыг бусдад хуваалцаж болдоггүй гэдэг штэ. Тий, ер нь одоо ингэдэж штэ. Одоо шинэ над ч гэсэн одоо дүүгрийн янг юм байна да. Лүүжин тий. Одоо энэ дэр ингээ ярмаар авах. Тэнгууд хамаагүй болдгоо тий. Тий, ярих юм бол нөгөө хүнтэйгээ хамт одоо нөгөө там дуун гэсэн тийм тангараг өргөдөг. Би тухайн үед бас самадыг камерахад хийж байсан. Зүгээр нэг номон дээр хийсэн самадыгийн бис амьсгалын бяцлаглалын зүгээр анхаж хатанд нь хийж үзчихсэн. Тэгээ тэр аягүй их тусалсан та. Тэгэхээр нөө баяраа одоо шинэ шууд тэр астрал руу орчингууд ямар ч хамгаалтгүй тий өөргөө чиглүүлэх луужингүй юм ингээд орчиж байгаа. Одоо нөө сүнс чинь энэ хичээлүүдээ үзээд яагаад ингээд туулна гэснээр чи ингээд дотроос онготууд нь ч гэсэн чамтай холбогдох гээд тэгээд цаашаа ингээ орохдоо чамааг одоо арай хамгаалалтаа арай өөр төвшөнд бэлтгэгдсэн төвшөнд өвөг дээдсэд юм хэлж байна тий. Тэг өвөг дээдсүүд чинь байгаа сүнснээс ирэлт чинь ч бас байгаа. Аль аль чинь ингээд холбоод чамааг гид ингээд нэг жоох хүүхдээ байжсэн чинь хүүхд чинь гид аюултай мөр үсрээл орж байгаа шүү дээ. Эндээс хамгаалалт татаж аваад буцаад чи одоо энэ дээр жоохон суралцж байгаад орсон дээрээ чамаа нөө левел төвшинг чи ахиулж байгаа л та. Тэрнээс чи юусоо доошоо тэр төвшнөөс доош унаагүй л байхгүй юу? Нэг л тэр төвшөнд очиж тэрнээ өгсөн юм зөөцсөн. Тэр төвшөнд хүртэл чи өөрөө тийм чадамж сүнсний чадамжтай нэгдэж бас мундаг шүү дээ өөрөө. Тэр код би ч одоо өвөг дээдсээ ингээл хайгаар үттэй буухна уу гээл те эргэн тойрон. Тэгсэн чинь надаа нэрнгээсээ тэр мэдрэмж юм хэлдэг. Тэр чинь чи өөрөө шүү дээ. Манай чанан өөрөө өвгдүүдтэйгээ яаж холбогдох талынхаа юмнуудыг олоод байгаа юм шиг юм байсан. Гүр чи өөрөө. Энэ дондор таад мэдээлэл явж л байгаа хэрэгтэй өвгдөөс. За энэ яриаг хэдүүлээ орхи канцел. За дараагийн өөр асуулт асуух юм байна уу? Асуугаа юмсан ч юм уу тий. За. Би ингээд энэ бяцлал суухаас өмнө миний нүдэнд айгүй ингээд нүдэн айнаас шүүн тэгэхээр ингээд янз бүрийн дүрснүүд ингээд одоо хүнч юм шиг ингээд ийш тийшээ халахаар мортойхон давхаад байгаа юм шиг. Тийм харагдаад идэгсэн байхгүй юу? Тэгээд бяцлал сууснаас хойш нэг ихтэйж харагдсан байцсан. Тэгээ сүүлд нөгөө гадаа нөгөө нар марнууд одоо талархлаа, залбираад тэгээд нөгөө та нөгөө нарлуу харж ярьдаг байдаг гэдэгтэн би бас тэгж бас ярьж үзье гэж бодоод ингээ яриад тэгээ нүдэн анаад төлрөөд ингээ байж хаад бас ингээ тийм төгснүүд орж ирж байгаа байхгүй юу. Одоо хоёр хүн ингээ тэрвэрлээ зогсож байгаа, хүүхдийн тэрврээ зогсож байгаа юм шиг тийм төгснүүд тэр орж ирдэг. Тэгээд би тэрийг нэг намайг хайр гэдэг юм ихээрээс ойлгоогүй хайрыг л ойлгох хүүхдүүдэд хайрлаж байгаа юм гэж ойлгосон. Тэгээд сайн болохоор ингээд янз бүрийн төсвүүд ингээд утсаа утасны нөгөө одоо дээр үе утасны нэг хоёр та бөндөртөө нэг юм харилцаар байдаг шүү дээ. Тийм юмний төсч юм шиг тэгээд дээрэн бөндөртөө юм башаачсан юм ингээд төснөд орж ирээд би тэднийг бас ямар ухаантай юм бол гэж бас мэдчих ойлгож чадахгүй. Энэ одоо ямар учиртай. Дөнгөж одоо жишээлбэл энэ шиг ингээд даалт ертөнцийн тал руу орж явахад за жишээлбэл багш дээр нь тэг ингээд бинийг одоо зөвөр тэнгэрлүү харцсан хөвчдөг байхгүй юу? Тэгээд тухайд би ингээд бясалгал ингээд нилээдэг төвлөрлийн засгалыг нилээ хийдэг.
Тэгсэн чи би анх удаа нэг юм удаа ингээд олж харж яана гэдэг. Тэгсэн чинь тэр юу байсан бэ гэсэн чинь ингээд энд ингээд амар олон жижигэн ингээд юмнууд ингээд бужигналдаад гүйлдэл. Тэгэл тэгсэн чи би өөрийгөө үздэг хардаг боллоо. Юм мэдрээд ингээд юмнууд харагдаад байна гэдэг тэгэхээр харсан. Тэгсэн чинь би зөвхөн өмнө нь тэгж гүн төвлөрч нүднийхөө боловлог тэр харж байгаагүй байгаа байхгүй. Гүн төвлөрснөөр тэрийг надад харах боломж олдсон байгаа. Тэгээ тэрэнд би тэрийг үзэж ийн гэж эндүрс эхлээд. За би ингээд далд ертөнцийг хараад байна гэж бодоод. Тэгсэн чинь тэрнээс бүр амар тол байсан байхгүй. Тэнгууд дараа нь болохоор яасан бэ гэхээр төсөөлөл ингээл янз бүрийн юмнууд ингээл харагдаж байна ингээл. Би тэрийг бас дахиад хараад байна гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь тэр дахиад биш байсан. Төсөөлөөс гадуур би төсөөлийг гээг байхад тархин зураглалууд орж ирдэг. Огцом харавсан, тод зураглалууд. Тэрийг харсан чинь би чи өмнө нь өөрөө төсөөлөд хэлсэн байж та гэж байгаа байхгүй. Тэгээ дараа нь тэгэхээр нэг юм төсөөлийг гээг байхад төсөөлөгддөг зүйлсүүд байгаад байна тийм үү. За тэгсэн чинь дараа нь тэр төсөөлж байгаа зүйлээрээ төвлөрсөн чинь тэр зүйл рүүгээ явж орж байгаа байхгүй. Өөр ертөнц рүү орчиж чинь гэсэн. Тэгээ өөр ертөнц рүү орцсон чинь би өөр ертөнцид очичлоо гэж эндүрсэн байхгүй. Тэгсэн чинь тэр зүгээр миний төсөөлийн ертөнцид төвлөрлөлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь өөр ертөнц дахиад өөрөөс. Ингээд нөгөө нэг цаашлаад яваад байна шүү дээ. Энэ дундаа хүмүүс заримдаа юун дээр андуурдаг вэ гэхээр одоо ингээд зураглал орж ирж байгаа өөрийнх нь төсөөлөл эсвэл яг тэр өгөгдлийн зураглал орж ирж байгааг ялгаж чаддаггүй. Тэгээд төсөөлж байгаагаа өөрийнх нь мэдрэмж нь ерөөхдөө нэг тийм юм донтцсон. Тэгээд төсөөлж байгаагаа бодит гэж хүлээж авдаг. Тэгмэд бодит байдал тухайд нь миний хувьд одоо бодит байгаа шүү дээ. Одоо бүх цаг үе бодиттой л тоо. Тэгмэд дараа нь цаашлангууд дахиад илүү бодиттой болоод ирж байгаа байхгүй гүн гүнзгий. Тэгэхээр энийг зөв бурууг нь яаж алах вэ гэхээр асуулт байгаа энэ дэр. За энийг харлаа. За ийм дүрс үзэгдлээ. Амьдрал ямар хэрэгтэй? Миний үг үйлдэл үзэл хандлагад ямар нэмэртэй гэдэг асуулт зөв луужин болж өгдөг. Өнөөдөр тэрний цаана ойлгох зүйл юу байгаа юм? Ухаарах зүйл юу байгаа юм? Олж харах зүйл юу байгаа юм гэдэг асуултуудаар өөрийгөө чиглүүлж явахгүй бол нөгөө хитрхи өнгөнд хууртна гэдэг чинь тэр замд чинь таарлах зүгээр зэрэглээ төдий зүйлсүүд гэж байгаа. Зүүд шиг тийм зэрэглээ төдий зүйлс тэдэрт автаж болохгүй. Цаашлж л байх хэрэгтэй байнгын. Цаашаа нь явал юу ойлгож ухаарах энэний цаана яах их юм гэдэг зүйлсүүд рүү өөрийгөө байнгын чиглүүлж явахгүй бол нэг мэтгэд тэрэнд хүлэгдсэн байдаг. Тэгээ заримдаа тэр одоо үзэж харж байгаа юмнууд нь таарна. Би чи яг л ингэж юм даа гэл тэ. Тэнгууд дахиад ингээд зэрэглээнд хууртаад тэгээ тэрэнд хорогдоод тэгээд цаашаага хөгжлөө удаашруулчих гад байдаг. Тэр багш нь хоёр талын юм хэллээ шүү. Энийг ухамсартай ашиглаарай. Өөртөө өгөөжтэйгээр ашиглаарай. Тэгээ тэр чинь үнэнч байж болно, худлаач байж болно, зөв байж болно, бурууч байж болно. Зөв байлаа гэхэд битгий хөөрөөрөө, буруу байлаа гэхэд битгий уналтанд ороорой. Олон дунд чинь тэнцвэр чинь тэрийг хадгалж ивэл аюулгүй удаан ч гэсэн амьдрал зовлон багтай, одоо асуудал багтай маш нэгт хөгждөг. Би энийг юус ойлгохгүй байсан л та юу болоод байгаа юм мэдхгүй тэрийг яа чиглүүлнэ ч мэдхгүй. Ямар юм харагдаад байдгийг ч мэдхгүй л. Нөгөө нэг нартай харилцаанаас хойш багш нэг үйл явдлуудаа нэг яриаггүй штэ. Нартай харилцаад тэгээд үг эздэгээ холбогдно нэтэрэ гэл дараа нь гэдэг чинь битгал хийж яхад нартай харилцаж байгаа. Дараа нь бүү болж байгаа байхгүй би. Тэгсэн чинь бүү болох үед одоо жишээлбэл ингээл очир зүггүй дээрээс гинт нэг юм орж ирээд гинт ичдээ үзэж хардаг болоо л гэж чи би юу ч орж ирээгүй байхгүй над дээр. Юу ч мэдэрж байгаа ч юм бол бүр нөгөө нэг өмнө байсан мэдрэмжүүд нь чаагдаал мяа болол тэр. Тэнгүүт би дахиад хэсэг бүр уналтанд амар удаан явсан ингээл амар дотор шаталттай. Тэгсэн чинь явж би нартай харилцаж чинь гэж яхта ойлгож ухаарсан зүйлс нь илүү чухал байгаа байхгүй. Тэрнээс тэр мэдрэмж нь биш. Тэгсэн чинь би мэдрэмжэнд нь донтоод хэсэгтээ алталцсан. Тэгсэн чинь нартай харилцаад байна гэсэн чинь би өөртөө харилцаадсан. Үндсэндээ миний дотор бүх зүйлс. Тэгээ би өөртөө харилцаад яваадсан чинь сүүл рүү онгодуудтайгаа харилцдаг болж байгаа байхгүй юу? Энэ хугацаанд юу ч орж ирэхгүй байна гэдэг цаг хугацаа чинь бүр жил мэлхэл явчихж байгаа байхгүй юу? Тэр хугацаанд ямар их зовоод ямар их муухраар зүтгэсэн гэж бодсон бүрт ингээл ингээд эвлэл ороод ирэх юм байна гэж үгээл тэ. Тэгсэн чинь явж зүгээр л тэр нартай харилцаж байгаа байдал маань
Нар өөрөө би байсан, би өөрөө нар байсан. Ер нь докторгүй ертөнц миний доктор байсан. Тэрийг сүүлд нь ойлгоод дотор би өгдөө зүтдэг харилцаа явуулсан байна. Би өөртөө харилцаа заримдаа юм олж явуулсан чинь өгдөөс миний өөр язгуур сүнс байсан юм байна. Энэ гадаа ерөөсөө юм байхгүй байсан юм байна шүү дээ. Дандаа бүх юм дотор байсан юм байна шүү дээ. Астрал ертөнцид гарахаар дахиад гадагшаага чиглээд идэх. Улмал гадагшаага. Астрал ертөнцид гараад бэлсгэл сууж сурах гэж астрал гарчаад тест сүнсний ертөнцид гарчаад би бэлсгэл сууж сурах гэж бараг 4-5 жил болсон баха. Тэр ертөнцид гарчхаар бүх юм амар замбраагүй. Нэг газараа зүгээр ямар ч хөдөлгөөнгүйгээр тогтож амар хэцүү. Заавал нэг хөдөлгөөн мэдрээл ингээл нэг юм докторгүй байгаа л тий. Тэрийг тогтоод сурах гэж бүр бөө юм болж байгаа. Тэгээд дараа нь астрал ертөнцид гарчаад тэрэн дотроо бэлсгэл хийгээд ухамсарт байдлаа хадгалж иж тэрнээс цаашаага астрал ертөнцид гарчаад дахиад нэг өөр ертөнцөс гэдэг буюу гүн рүүгээ дахиад нэг нэвтрдэг юм байсныг сүүлд ойлгож байгаа байхгүй. Дөнгөж чинь би гарчлаа бослоо сүнсний ертөнцийн юм байна гэж тэнэглэж өгсөн байгаа. Тэгэхээр хэдүүлээ аянда ардаа манайхан одоо ингээд юм астрал ертөнц гэхгүй ч гэсэн үнэхээр өөрлөгөө чиглээд явж байхад өөрийгөө засаа зөв болгоод илүү чухал болгоод зам төлөвийн засад хүссэн хүсээгүй энэ мэдрэмжүүд нэмэгдэнэ. Гэхдээ маш зөв тест дараалтайгаар нэмэгдэнэ. Тэгэхгүй болох тэр тэгээд тэрний цаг хугацаа, тэрний хувилрал бас амар их асуудлууд агуулсан тийм. Би ч бас нэг зунжингаа нартай ирсэн. Байгальд гараад хөлсөн байгаль сонсоос наалсан. Энерги аваад л тийм. Тэрсэргүй манайхаа энэ мэдрэмжүүд, энэ юмсууд орж ирнэ. Гол нь л дахиад өөртөө ажиллаад яваад байх хэрэгтэй. Яг түрүүний ярнаас бүгдээрээ л нэг замыг бас тийм. Үдцсэн байна. Ингээл талаас тийм. Мэдэрсэн байна тийм. Тэгвэл яг энэ бүгдийг багцлаад манай гайхамж өгчлээ байгаа юм л тийм. Би ч бас нар мартай харьцаа бас байлаа. 18-с тагчсан зэрэг. Цагаал хэдэл нартай харьцаа. Алччихсан. Тэгээд хоёр дахь нь би бас юу яагаад яг нөгөө язгуур сүнсээ хэрэгж чадахгүй ингээл их л олон талаар оролцож юм л да. Тэгээд нөгөө нэг домчин содрог гэдэг нэг юм байдаг штэ. Тэн дээрээс би нөгөө хүрдээ одоо миний хүрд нэлийн асуудалтай байгаа гэж утгаараа би тэрнийг судлаа нөгөө хүрд яаж явж байхдаа тэр намыг хүнээс олж аваад уншиж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр нөгөө хүрднүүдийн нөгөө өмнөх тэр бясалгал одоо хийдэг өнгнөөс шал өөрөөр ингэж өргөцсөн байлээ. Тэгэхээр би нөгөө тэр одоо тэр домчин судраас нөгөө бас юу нөгөө нэг аяа гэдэг айсгуу хийж байгаа шүү дээ. Тэрэн дээр тэр нөгөө хүрднүүдийг нөгөө юу яах хөтлөх одоо хөгжүүлэх одоо эрүүл болгох ч гэдэг юм уу тийм нөгөө эгшгүүдийг хэлэх тийм юу байсан. Тэгээд тэрүүгээ би нөгөө наранд гараад тэр ойрын 4-5 хоног тийш хийж үзэж байгаа л та. Тэр яг тэр нөгөө нийтийн чиглэлээр тэр нөгөө одоо үндэс хүрд үржихүүн хүрд тэгээд нөгөө наран сүлжээ хүрд гэдэг яг ингээд дээшээ ингээд үндэс хүрдээсээ дээшээ яваад ингээд нөгөө айсгуугаан тэрэн дээр хийж байгаа. Тэгээд би яг ингэж бодож байхдаа нөгөө нэг өнгнүүдээ харах гэж чадахгүй байгаа байхгүй юу. Ерөөсөө харж яг нөгөөх нь яг нөгөө яг төвлөрөх гэж л үзээд байна л та. Тэгээд чадахгүй байгаа мó гэхгүй тэгээд хоёр өнгө ингээ холцохоор тэгээд байгаа мó. Энэ дээр жоох хоёр гэсэн. Төвлөрөл хамгийн гол нь нөгөө амьсгал төсөөл төвлөрлийг л хийх сурах гэж л оролдоод байгаа юм л тэр. Төвлөрлийг сайжруулахыг хүсэж байвал яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйл дээр юун дээр нь хамаагүй. Одоо ихэвчлэн хүмүүс нөгөө амьсгал дээр төвлөрүүлдэг шүү дээ. Одоо бясалгалын газрууд дээр те яагаад амьсгал дээр төвлөрүүлээд байдаг болохоор тэр дотоодод чагнахад гүн илүү их төвлөрөл шаарддаг. Тэгээд дээрэс нь өдөрт бидэрт одоошбол 40-60 мянган мэдээллүүд орж ирж байгаа. Тэр мэдээллээс хамааралтайгаар бидэрт бодлууд урсж байгаа тийм үү. Тэнгүүд хүн зэрэг хоёр зүйлийг бодож чаддаггүй. Одоошбол одоо та ягаан зан ногоон морь хоёрын талаар тусад нь бодож чадахгүй зөв хамт байгаагаар бодож чадна. Тэгэхээр нэг зүйл дээр төвлөрөөд байхлаар бусад бодлууд өөрсдөө ангижраад идэг. Энэ яг гэхдээ нөгөө бодлыг ангижруулалт төвлөрлийг л сурах гэдэг болохоос биш тэр бодлыг тэр чигтэнд байхгүй болгоод байгаа юм бол байхгүй. Тэгэхээр
одоо юу гэж хэлэхэд нэхэр амьсгал дээрээ төвлөрж байгаа бол таны тархич нь илүү их одоо болингар найрлна, илүү их түмэн бодлуудаас ангижирна. Ягаад тэгэхээр та нэг л юм дээрээ төвлөрөөд байгаа болохоор шүү дээ. Нэг л зүйл дээр ачаад бүгдлөө нэг л зүйлийн талаар бодоод төсөөлөд байгаа болохоор бусад юмнууд нь байхгүй болоод байгаа байхгүй. Тэр нь өөрлөгөө чиглэсэн байдалтай буюу амьсгал. Тэгэхээр хүн амьсгал дээр төвлөрж байгаад нэг бол амьсгал дээр төвлөрөхөө алдаад өөртөө батаа навчаа цэцгээг бодож олж чадна. Гүү бол батаач цэцгээ навчааг бодхоо болоод зөвхөн амьсгал дээрээ л төвлөрнө гэж байгаа. Тэгэхээр төвлөрлийн засгал амьсгал дээрээ төвлөрүүлээд идэх, нийгэмдэр төвлөрүүлээд идэх нь ийм учиртай. Бодлоос чинь төр зүр ангижруулах гэдэг гэсэн үг. Та 2 юм 100 юм зэрэг бодож чадахгүй байхгүй юу тийм. Тэгэхээр төвлөрлийн засгал чинь тэгээд заавал одоо амьсгал биш лааны хөхтөлн дээр төвлөрөх, түүнийг тэрийг хадгалах, мадгалах гэдэг юмсууд уг нь нэлээд байгаа. Энерги дээрээ төвлөрөх. Амьсгал. Ер нь юун дээр ч төвлөрч болно. Уртсан дээрээ гэл бяцлагын бүх төрлүүд яг тийм байдаг тийм. Яг нөгөө хүрдийн эрүүжүүлэх тал дээр л тэгж төвлөрч хийв. Яг өнгөнд хараад ингээд төвлөрөө хийвэл бас болох ч юм уу гэж л бодож ил тэгж төвлөрөх гэж л үзсэн. Ойлоо жишээлбэл нөгөө нэг за 7 хүрдээ жишээ нь ангаах гэж байвал эхний ээлжинд асуултаар чиглэн за үнд сүрдэн дээрээ төвлөрлөө. Үнд сүрдний улаан өнгө бий боллоо. За энэ дээрээс надад айдас байна уу? Тэ? Надад эргэлзээ байна уу? Надад одоо жишээлбэл ингээд хорогдсон, гомдсон юмсууд байна уу гэдэг асуултуудыг асуух юм бол илүү дэмтэй гэсэн үг. Тэгээд дараа нь болохоор би амгалан байна. Би тайван байна. Би эрүүл байна. Би амьд байна буюу амьд байгаагаа мэдэрнэ, эрүүл байгаагаа мэдэрнэ. Ингэх юм бол илүү хүрднүүдээ мэдэрч илүү их засна. Тэрнээс хоёлоо одоо тэрэн дээр ингээд яг төвлөрөх юм бол мэдээж төвлөрлийн хүчийн энерги болох хөндлөгдөн. Давхар хоёлоо энэ юмсуудыг нэмж өгөх юм бол тэгээ бас юм баг. Одоо нөө Домжин Судар чи өөр нөө манай багш бичсэн байхгүй. Ямар сүрэн гэдэг. Одоо тэгээд сон цавьж одоо байхгүй болцоо. Яг би тэр хүний аж дараа иржлээсэн байхгүй. Тэгэхээр одоо ингээд нүүдэлтийн бяцлаглаа үзээ, Домжин Судар үзээ. Та ингээд 2 мэдээлэл зэрэг аваад тэгэхээр нэг таны бодол чинь айгүй ингээд хэцүү. Цэгцтэй яг хэцүү байхгүй та. Жохон баг ливл авах болохгүй. Тэнгүүдээ бас ингээд та шууд нөө бяцлангуудаа тэр хүрднээс ямар нэг өнгө хүлээгээд байвал бас хэцүү чагнаад. Тэр чин та өөрөө тэнцээ төвлөсний үндсэн дээр тэрийг ажиглагддаг болохоос ш. Та шууд нөгөө нэг мэдрэх гээд биш. Тийм. Хүрдээ шууд хүрдэн дээрээ төвлөрөнгүүдээ тэрнийхээ өнгийг харах гэдэг. Тэнгүүд таны тархичаа ачаалчих. Тэрний ч хажуугаар таны үр хөвгт чи ажил чин амьдрал чин гэдэг бөө замбраага бодол чин байгаа таны тэгж. Тэгэхээр та айгаа олон мэдээлэл нэг дор авах биш, имэг цэгцтэй авахгүй бол таны юу чинь гэдэг чинь мэдээлэл цэгцлээ. Би бас тэгж бодсон юм. Тэгэхээр та өөрөө тэндээ ингээ эргэлзээ үсэт ирэхээр ингээ өөрөө бүр шаналцж байгаа байхгүй. Би болохгүй байгаа юм. Би хийж чадахгүй юм. Тэнгүүтээ нарнаасаа ингээ за тэрнээсээ тийг. Тэгээд дээрэс нь одоо манай ингээ охин чинь бас өөрөө бас айгүй ажилтай, айгүй бодох юмтай байгаад байгаа шүү. Ямар нэгэн бодлоо дотоо жоохон цэгцэлчээд тэнгүүтээ нэг талаасаа мэдээлэл гүйцэд авчаад дараагийн мэдээлэл аваад ингээд тийм судалгаа маягаар явахгүй бол шууд бүхнийг энэ чинь хичээл үзчихэд тэнцээний ном үзэнгүүтээ тэнд хоёр тэнд тийм хүрдтэй энд ийм хүрдтэй гэсэн байна гэсэн 2 юм нэг дор ангуудаа тэндээсээ дахиад гол дээр төлж бяцлангуудаа тэндээс нэг өнгө хүлээгээд ирэхээр чинь таны тархич угаасаа маас л. Тэгэхээр та жоох өөргөж хөлөөлээ. Дараа нь бяцлал гэдэг юм чинь зүгээр бяцлал гэдэг чинь ерөнхийдөө төвлөрлийг л хэлж байгаа. Та ажиллаж явах чад бяцлах хийж болно, машин барьж явах тааж хүүхдтэйгээ уцаар хийж явах юу ч хийж явах төвлөрч байна. Тэгтээ яг бодлоо чинь яг нэг зэгт барих байна. Тэр чинь ерөөсөө хүүхдийн тэрэнд байгаа амьдрал адил мэйл чинь тий. Тэгээ таны ажил дээр байгаа асуудалтай өнөөдөр таны дээр хурцнд байгаа хоол унд юу байна вэ байхгүй. Бүгднгийн шууд хаяад нэг зэгт барьж ийс та бяцласаар. Тэр хүртэл чинь айгүй олон нухч байгаа. Одоо шууд ганц 2 сарын дотор шууд пам гээ орчдөг юм байна. Тэгээ ийм зузаан ном уншаад 20 хөтөлбөр хичээл үзэнгүүтээ хоёуланг нь нөлөөд явах юм бол та голт нь өрөөлсөн юм. Яг зөв.
Нөгөө нэг төвлөрөл дээр өөрийгөө барьдаг юу боддсон шний юун дээр бас байгаад идэх те. байгаа. Тэрийг нөгөө юу гэж нэрлээд л одоо би марцчих. Одоо энэ дээр бас одоо бодож ирсэн баг хөлгөн дээр шин оюух одоо тэр чинь оюухан дээр бяцлаж байгаа шүү дээ. Тэр нь бас өөр. Ах хөлгөнийх чинь болохоор бас өөр. Бас их хөлгөнийх хамаагүй ярьж болохгүй. За баг хөлгөнийх гол ерөнхийдөө өрцөн дээр өөрийгөө нэг сар юм уу эсвэл нэг гэрэлтэй бөмбөлөг ингэж. Нөгөө дураар задрах юм там домно гэж кодлсон юм байна. Ингэж гаргаад. Одоо лүүжин хүртэл бид нар чинь хүмүүс зайлуулах ном гэдэг юмслээ. Тэр чинь тийм ном биш байхгүй. Яг өгөхөр одоо тэр хий байгаа биетүүдийг гандлангаар дуудангуудаа тэнд байгаа тэнд байгаа амьдралд өөрийнхөө биеэр өргөл өгөөд тэргээрээ цадангуудаа тэр үний нэг төрлийн зааж өгч. Тэгэхэд хүмүүс чинь тэгдэж штэ. Тэгж чинь тэнгууд тэр лүүжин яаж гомнох вэ гэдэг нь тэр нь тусдаа бас л хөтөлбөр байдаг. Тэрэн дээр ингээд байгаа бүх зүйлийг ингээд ярих бас хэцүү. Тэнгууд чинь нэг бурхт ч одоо шинэ дүүгрийн бяцлал чинь 3 жил 3 сар 3 7 хоног ингээ харанхуй агууд өөрөө суудлын бүл халуун байх хэрэгтэй болохоор хоол идэхгүй энэ нэг шамади гэдэг байгаа шүү дээ. Тинчээж орч бяцлаад. Би бараг тэр мэдрэж бүгдийг хийцээ. Тинч явж байгаа те юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй гэх. Тэр бяцлагаас гарч ирэхдээ өөрөө нөө тэр чинь нөө йогийн ёсны дээд ядан бурхан болохоор одоо өөрөө йогийн ингээд шидтэйж болсон байт юм. Тэр нөө нэг бодсон шин одоо энэ шид бидний яриад байгаа шид мэрэг төлөв гэдэг чинь хамгийн доотлох юм. Тэр зинхүүдээ аваад цаашаа явна гэдэг байна шүү дээ. Тэрүүсөө яг бодож шин чинь хамгийн доод байна. Хамгийн дээд тухайн чинь мэд тэгэл үдч чарддаг мэргэлдэг дэлдэг эдэр чинь бүр ингээд тийм орхиочэл гэдэг байна. Тэгээд доод биш ингээд. Тэр манай ихч өөргөө битгий айгүй олон зүйлээр Би ч яарад байгаа юм шиг байна. Өөргөө яарал. Тэгэхээр аль-альнаас нь ямар ч мэдрэдгүй авч чадахгүй өөрөө л ядаг юм байна. Баярлалаа гэж. За баярлалаа. За ууган заяа маань гараар өгсөн байна. Сонсогч. Сүнснийхээ жинхэнэ зорилгыг яаж вэ? Сүнснийхээ жинхэнэ зорилгыг олохоо. Яасан хүндээ масуудыг гэдэг шиг. Надаа энийг л Сүнсний анхдагч зорилго нь тань мэдэж ойлгож ухаарах. Энэ бол бүр мөнхийн сүнс айлч гариг ертөнц хаанч утсан энэ хэрэгждэг. Сүнсний дараагийн зорилго юм бол та ямар нэгэн зүйл мэддэг чаддаг байгаа. Тэрийг олон түмний тусын тулд гаргачих гэж байгаа. Бидний сүнсний зорилго олох гээд байгаа нь би яг аль чиглэлээр туслах гээд байгаа юм бэ гэдгээл олох гээд байгаа болохоос биш тусдаа зорилгогүй байхгүй уг нь бол би ямар чиглэлээр ямар замаар ямар мэдлэг чадвараар ямар тууллаар тэр олон түмэнд тусдаа юмудаа хийх гээд байгаа юм бэ? Олон түмэнд тусдаа байхын тулд би яаж өөртөө тусдаа байх юм бэ? Гэдэг юмсууд руу орох юм бол ууг нь тусдаа бие даасан сүнсний зорилго гэж байхгүй. Тусдаа ялгарах онцлог гэж байгаа. Тэр онцлог нь хаашаага чиглэх юуны төлөө гарах юм. Өнөөдөр тэр онцлогоо олцсон байлаа гэдээ бид нар бусдад тусгүй ч юм уу өөртөө л ашиглаад байх юм бол тэр онцлогоо олохын хэрэг биш. Буцаага тэр сүнсээ баалж байгаа байдал хэвгүй. Тэгэхээр явж за ямар ч гэсэн эцэн дүндээ та нэг хэнийг нь туслах гээд байгаа гэрэлгийг нь нэвх гээд байгаа юм байна. Гэхдээ ямар замаар ямар мэдлэг чадвараар би юуг илүү их мэддээн чаддیں۔ Юуг үнэн сэтгэлээсээ хийдгийг тэргээ яаж бусдад өгөх юм. Би өөр бусдад өгөхийн тулд дахиад өөрөө яг юу мэддэг чаддаг болох юм. Энэ тэрнээс яг ийм сүнсний замнал гэдэг чих юм бол ингээд дэлхийн өөрөө аим утгагүй болчихж байгаа байхгүй юу. Бүгдээрээ дураараа ингээл энэ дээрээ зүгээр зарим нь ингээл уул уурхаа ухчих байсан байж болно шүү дээ тий. Тэнгүүд дэлхий зүгээр ийм зах зээл юм уу ийм нарантуул биш аахгүй юу. Дэлхий өөрөө бас ингээд нэг тийм ингээл буудал зүгээр л ингээд буудал ганц ингээл иржээл идэж уучаал архич шоочаал яваад өгдөг буудал бас биш. Дэлхийд өөрт нь үнц нь байгаа дэлхийг хайрлах. Наацх хэдүүлээ эднийг ойлгоод энгут би чинь энүүгээрээ энэ мэдлэг чадвараа энэ юмараа энэ замаар би яг чигээ олчлоо. Тэр чигээ олсон байдал чинь ямар нэгэн байдлаар бусдад тустаагаар гардаг дандаа. Сүнсний зорилго олох гэдэг нэг өөрийнхөө зорилгыг олох гэдэг нэг одоо байгаа юм л да. Харин тийм.
тэгж асуумасан. Тэгээ сүнсний зорилгоо олох гэдэг нь юу нэ? Сүнсний зорилгоо олох гэдэг нь эсвэл өөрийнхөө амьдралын яг чинь зорилгоо олох гэдэг нь. Амьдралын зорилгоос илүү сүнсний зорилго надад илүү үнцэнтэй санагддаг байхгүй. Тийм болохоор яг юугаараа би зориулж энэ хүн төрлөختөнд тусалж чадах вэ гэдэг асуулт надад байгаад байдаг байхгүй. Тэрийгээ одоо ч гэсэн хайсаар байгаа. Тийм болохоор яг болох вэ? Утга учирлаг юм хайж байгаа ах нэ шүү. Тий, тэгэж асуу. Ер нь бол өөрийгөө аваад явахыг хэн ч чадна гэж байгаа шүү дээ. Харин аваад явахыг баргийн хүн чадахгүй гэж байгаа байхгүй. За тэгэхээр сүнсний зорилгоо ямар ч байсан олоод явж байгаа бид нар. Гол нь олцсон гэд дуусгаж буюу цаанцэн сансан гэдэг өнгөрсөн цагийн давхар залгаж болохгүй. Олсоор одоо ирмэлзэл олсоор байна. Одоо яг олцсон байна. За энэ тэгээд нөгөө нэг сүнсний хөтөлбөрүүд дээр тусдаа хичээлүүд нь байж байгаа. За. баярлалаа гэж. Буддын шашин болохоор сүнсний зорилго нөгөө бурхны утгыг болох гэдэг шүү. Дараа төрлөөр ингэж явна. Домчин судад дээр болохоор яатсан ба. Одоо нөгөө нэг ерөнхийдөө монгол хүн болохоор нөгөө улаач болно. Тийм. Улаач болчоо дараа нь онг болно. Тийм байдлаар гэдэг байдлаар тийм. Тэр манай нүүдэлч тийм бас л арай л. Баярлалаа тийм. За Олох гэдэг дээр төвлөрөөд тэгээд яг олцоод би ингэн гэдгээд ахаараа л яг ингээд өөрийгөө улам итгэлгүй болгоод өөрийнхөө хийж байгаа юмнуудыг болон нургаад байгаа юм шиг санагдаад байх юм. Олохын тулд явж байгаа би магадгүй олцсон байгаа гэдэг дээрээ тавиа явуучвал илүү юмнууд нь арай хэлбэр амар болох юм шиг санагдаад. Манай агуулгыг нөгөө хитрхи юм төгс хийх гэдэг. Би багшийн сүнсний зорилгын асуугаад байгаа хүмүүс ерөөсөө муу сурагч бай гэдэг үг л тохирох юм шүү. Энийг гарганд одоо энэ дээр нэг ийм үг байдаг хардаа лэцүүдээ. Тэгээд би таслаа. Хэрэгтэй юмыг олсон гэдгээ мэдэх нь хэргийг гаргах үед гэж байгаа байхгүй юу? Тэгэд хэргийг гаргаагүй байгаа үед хэрэгтэй гэдгийг тэрийг мэддэггүй гэнэ л дээ. Хизээ нэг өдөр тэрний хэрэг нь гарах үед тэр нь илүү өөрт нь үнцэнтэй байдаг. Заримдаа өөр хин нэгэн яг тэрийг нь олж аваад хэргийг нь гаргацсан байнгут энэ надад байсан. Гэхдээ тухайн үед би хэрэггүйгээд орхицсан биш. Төвөө чорт гэдэг шиг тийм. Ямар нэгэн зүйлийг бид нар олцсон байгаагаа хизээ яаж мэддэг вэ гэхээр хэргийг нь гаргах үед гэж байгаа. Хэргийг нь гарахгүй үйлдэл хийхгүй байх үед ямар нэгэн орлогод хийхгүй байх үед бид нар олцноо ч мэдэхгүй, хэргийг ч гаргаж мэдэхгүй, олсон нь ч өөрөө амар утга учиргүй. Тэгээд нөгөө нэг гэгэрэл дээр нөгөө нэг ингэдэг байхгүй юу? Амар гэгэрхээ яваадсан чинь гэгээн байж байгаа тийшээ өөрийгөө харлуулж ирсэн юм биш үү? Ягаад тэгэхээр юмс дэндүү хараагаад байгаа болохоор тэр тэднийг гэгэрүүлэх гэж ирсэн гэж байгаа байхгүй юу? Эсвэл би гэгэрх гэж биш угаасаа гэгээн байсан юм байна. Тэгвэл яагаад харлсан байж болох вэ гэж байгаа байхгүй юу? Тэр одоо хүүхдийг одоо гэгэрэг хар бараантай гэж бодоод аваад л нэраа хүүхд. Ямар гоё гэгээн тэр хүүхдээс одоо юм үүлийн үр мөр вэ те? Тэнгод хүн угаасаа гэгээлэг төрдөг байгаа байхгүй юу? Дэлхий дээр ганцхан юм боломж олгогддог уг нь бол өмнө нь байсан сүнснийхээ бүх мэдлэг чадвар туршлагуудаа алдна. Гэхдээ тэр уг нь дотор нь заягдуул төрсэн байж идэг. Дээрэс нь өмнөх бүх алдаануудаа бас болдог. Анкер бүх зүйлийг шинээр эхлэх боломж дэлхий дээр зөвхөн олгогддог. Уг нь. За нөгөө сүнсний хөтөлбөрийг чиглэл өдрөө сайн нөгөө нэг хин баяраагаас болоод бүх асуултууд чиглэлөө тийшээгээ чиглээд эхэлчихлээ. Нөгөө хичээлүүдийн байхгүй тийм. Амьдралынхаа асуудал юм уу юмнуудаа хэдүүлээ угаасаа 12 өнгөрчлөө. Манай хоёрт асуулт байна уу? Надаа байхгүй тий. би болохоор нэг асуулт байна. Тэр нь болохоор ингээд нөгөө мэдрэмжийг дотроо ингээд зөндөө олон мэдрэмжүүд байгаа шүү дээ. Гэхдээ одоо юу гэдгийг ингээд энэ мэдрэмжийг яг дотроо бариад тэнгүүдээ дахиад тэрийг өөр газар гаргах гэдэг юусоо ойлгож чадахгүй. За асуултыг нь ойлгосон. Одоо ингээд нөгөө ямар нэгэн одоо жишээлбэл энд байгаа мэдрэмжийг би хатгалаад тэнгүүдээ дахиад хүссэн газараа гаргаж чаддаг болох. Тэнгүүл би энд байгаа мэдрэмжээ дотроо хэрхэн яаж үүсгэх
гэдэг юусэн ойлгохгүй. За наад чинь болохоор арай дараагийн шат байна. Эхлээд өөрийнхөө ухамсарт байдал буюу 50 амгалан би надад ямар ч сэтгэл хөдлөл бодол орж ирэх багт миний сэтгэл хөдлөл яг ямар байдгийг 50 байж байгаа. Тэр өөрийн чинь төв бохгүй төв. Хөөрөлт нэг төрөл. Сэтгэл санаагаар унах нөгөө төрөл. Зовох нэг төрөл, жаргах нэг төрөл. Дунд нь юу байгаа тэгэхээр миний 50 амгалан байдал бохгүй. Ухамсарт байдалд орж байгаа байдал. Тэнгүүд бид нар эндээсээ хаашаа нүсрээд байна. Хэдий ч нээс авчаад байна. Заавал одоо ч бил ингээл тэг хөөрөлт орж ирэх юм бол доош уналт энэ талд үүсчихэж байгаа байхгүй. Би хөөрөлтөнд дээр төлөрсөн. Гэхдээ нөгөө талд миний дахиад уналт үүссэн. Голт нь би өөрийгөө хадгалаагүй байхгүй. Эхлээд энэ тэгэхээр тайван байдал, амгалан байдал, сэтгэл хөдлөлийн савлгаагүй байдлыг савлахаар үйл явдлуудыг хадгалж дадна эхлээд. Эхний ээлжинд энэ. Тэнгууд дараа нь тайван байдлаа би хизээ ямар үе дээр алдаад байна. Хөөрөлт дөрөө уналтаар. За тэр үед ямар үйл явдал болоод алдаад байгаа. Тэгэх юм бол одоо хоёул жишээлбэл А үсгийг хоёул ашиглаад ярьж штэ одоо. А үсгийг дахиад өөрчөө ороод утсмал гаргаж болж штэ. Сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд хүртэл яг адилхан бохгүй. Баярлах. Баярлж та тий. Би одоо яг нэрнгээсээ баярлж байна. Гомдох гэл тэгэнгүүт дахиад унгаана гэсэн үг. Би ингээр одоо уур амьсгалыг өөрчлөх гэдэг штэ тий. Тэгэхээр би ямар үед уурлахаар юу төртий. Тэнгүүд энэ бүх сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг тарих удирдах байгаа шүү дээ. Тархины одоо нейронууд удирдах байгаа. Тархины одоо жишээлбэл нэрийг мартчих. Сэтгэл хөдлөлийг удирдах тарих гэдэг байна. Тэр удирдах байгаа. Тэнгүүд тархинд тэр удирдах чаддаг болохын өмнө эхлээд хүний сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд эхэлж үүсдэг. Дараа нь тарих мэдээлүүд нь ханаад ингэхээр буцаагаад мэдрэмжээ удирдах эхэлдэг. Тэгэхээр анхдагч байдал дээр нь эхлээд аваачих хэрэгтэй байх нь. Дараа нь яаж удирдах эхэлсэн гэх мэтлэн. Жохон хүүхд нэх инээдгүй шүү дээ, уйлжл мэднэ. Гэхдээ тэр зовоод байгаа гэсэн үг биш. Яг ингээд дөнгөж төрж байгаа нэрээ хүүхд нэг тэгж нээдэг. Гэхдээ унтчих таа инээдэг. Юу болоод байна нэг юм сүнсний тэгээд өөрийнх нь тэрнээс ингээд яг нэрээ хүүхдийг хэй гэд ингэсээр гад нэг инээлгэж чаддгүй шүү дээ. Жохон тархиных нь мэдээлүүд нь ханаад ирэхээр инээлгэж боддог. Энэ одоо өөрөө чи асуулт одоо яаж холбогдох вэ гэхээр ер нь хүүхэдлэг бай гэж байгаа байхгүй. Хүүхэд гомдхон дээр яг л гомдчихдээ шүү дээ. Баярлахын дээр яг л баярлчихдээ шүү дээ. Тэр төлөө удирдах байгаа биш тэр өөрөө тэгээд л шүү дээ ойлгож байна. Тэнгүүд хүүхэдлэг байдал үнэхээр дотор чинь байгаа бол гомдхон дээр яг л гомдно. Уурлахын дээр яг л уурлна. Тэгээд хөөрхөн дээр яг л хөөрлөн тий. Тэнгүүд хүүхдийг хэрвээ дотроо агсаад тэр чинь өөрөө чинь нэг анхдагч төлөв байдал чинь. Тэгээд тэр хүүхдийг гаргаад ирлээ. Эсвэл ухамсартайгаар тэрийг удирд. За би баярлж байна. Одоо нэг инээлээ гэхэргүй инээжтэй шүү дээ. Тэгвэл заримдаа ингээд 10 лхт чи уйлаа гингүүд манай 10 хүүхдээ заримдаа уйлчдаг гэсэн байхгүй. Тэр давтамжит байдлаар тархиндаа ямар мэдээллийг өгнө яг тэрлүү тархи чинь чиглүүлж эхэлдэг. Тэгэхээр энэ дээр аягуулсан ажиллах юм байна тий. Сэтгэлийн мэдрэмжүүдтэй. Тэр мэдрэмжийг хадгал гэж байгаа. Одоо баярлж байгаа мэдрэмжийг хадгал, гомдсож байгаа мэдрэмжийг хадгал, тэрийг ухамсарлаа ингээд тогтоо бариад ав гэж байгаа. Тэгээ нөө хэлээд байгаа шүү дээ багш нөө нэчил дээр яжстай ингээд нэг удаан ингээд явж байгаад ингээд гараа ингээд савчаад ялаа үргээд тэгсэн чи ялаа байхгүй болсон ч гэсэн ингээд ухамсаргүй үйлдэл өөрөөс нь гарцсан болохоор тэрийг өөртөө ухамсарлаж хүлээж авч байгаа. Үнэхээр ялаа ирвэл яг л ухамсар тэр автоматар биш. Яг л за ингээд үргэж инда гэдэг энэ юмыг хоногшуулж штэ. Тэр өөрөөс гарч байгаа бүх үг үйлдэлээ өөртөө хоногшуулад байна штэ. Тэгээд би одоо толгоогоо ингэж хөдлөж байгаа энэ бүх юм миний одоо ингээд яг ухамсарт оршиж байгаа. Тэр болгоноос хүн ингээд бэлтгэлийг мэдэрдэг юм гоё хад жаргалыг мэдэрдэг. Үгүй би одоо сууж штэ. Яг энэ сууж байгаагаа мэдрэнгууд нэг л тийм аз жаргалтай юм шиг мэдрэмжүүдийг авдаг. Одоо нэг сая Алтай таван богц дээр гарахад яг нэг оргилт гарах үед нэг тийм мэдрэмж байгаадсан байхгүй. Тэгээд буцаад тэн дээр ингээд тэр одоо ингээд нүдэн тэн дээр очисон ч гэсэндээ яг бүгднийг бас тийм нягт хадгалж чадаагүй. Тэгсээр нь яг ингээд яг тэн дээр очихлоор нэг юм тэг бүхнийг ингээд дээрээс харсан, байгалыг харсан. Тэг ингээд тэр байгалаар бахархсан мэдрэмж нь байгаа мөртлөө яг агшин бүртэн ингэж яг хоногшуулах нь жоохон
бага байсан билүү. Одоо тэр үед нэг хичээлүүдээ гүйцэд үзээгүй байсан те огт үзээгүй байсан ч гэж магадгүй те. Тэгээд үзчихэд оцсны ар дээр 7 метрхүүдээ бүгдийг хоногшуулдаг байхгүй. За Сонсож бүх тэр сонсголуудыг ингээд хадгалж түүнийг л зөвхөн сонсгол дээрээ төвлөрч түүнийг таашааж хүлээж авна гэж байгаа байхгүй. Таашааж тэрэн дээр л зөвхөн төвлөрөнгүүд аяндаа таашаал дүрдэг юм. Зөвхөн харж байгаа дээрээ зөвхөн харж байгаа болгон дээр зөвхөн тэр үнрийг зөвхөн тэр амтлах үг тэр усыг ууж байгаа те зөвхөн тэр хүрлцэж байгаа алхаж байгаа гიშгэж байгаа бүгднийг ингээ мэдэрнэ. Тэгээд тэр болгоны сэтгэлийн мэдрэмжүүд чинь өөр чинь ингээ хоногшоод ингээ хадгалагдана. Тэгээд тэрэн дээр гүйцэд хадгалагдсан сэтгэлийн мэдрэмжин дээр гүйцэд оршиж түн дээрээ төвлөрөөд байна. Тэр чинь өөр чинь хоногшоол. Дараа нь 7 метрхүүгээд дараалаар нь араас нь ингээ өрнө шүү дээ. Тэр мэдрэмж дотор ингээл төрөд. Энэ дандаа сүнсний хөтөлбөрийн хичээлүүд шүү дээ. Манайхан яагаад юм бол ийшээ ороод байна тийм. Тэгээ энүүгээр дамжаад цаашлаа зайнаас үл хийх боломжууд бас гарч ирдэг үг нь. Энэ хичээлийг үзсэн санагдав. Энэ хичээлийг үзсэн 30 хичээл дээр мэрсэр байгаа. Тийм, тоор яасан би бүгднийг мэдээд байгаа юм. Яа, энэ бас боддгийн өндөр нэг магадгүй байдаг бах. Зарим нэг бэлсгэлүүд дээр байдаг гэж магадгүй. Яа, тэгээд 7 метр хүүгээр хоногшуулах. Төвлөрнө гэсэн юм. Тэр нэг эрвс гэдэг амтын гэдэг гэж байгаа байхгүй. Уулын орой дээр гараад ангаа ингээ харна гинэ. Тэгээ төвлөрч жагаад ингээд амар хол хараад юм л. Яг л нэг л ингээд муурч өөрөө амар гитэмтгэн шүү дээ. Ингээ яг гитэж олдсон дээр мэддэхгүй болчих. Яг хараагаад гэсэн чи олдсон үргээ очиж байгаа хүрээгүй. Гэсэн чинь олцоо хөөх ёстой шүү дээ. Гэсэн чинь буцаагаад нөгөө хараасаа эсгэрүүгээ гарч ирж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд давтамжит байдлаар тэр хаана хүрээгүй тэрэндээ очиж сая санаа амардаг тийм байдаг гэж байгаа байхгүй. Яг нөгөө нэг хоногшуулж өөртөө. Тэнгууд хөвчлэн залуу одоо ирвснүүд тэгдэг. Нөгөө хөгшингүүд нь яаж өөрсдөө ухамсарч зүгүүлдэл өөрийнхөө туршлагаа тооцоолцсон байгаа юм шүү дээ. Тийм бардам юм заавал эзэмшдэг. Дэн дахиад нөгөө бэлтгэлийн төрөл байгаа байхгүй. Заавал тэрийг өөртөө хоногшуул. Заавал адаа хацсна гэж байгаа. Одоо ингээл нөгөө нэг төсөөл дотроо хичээл ор гэдэг чинь ч гэсэндээ бас тэр. Дахиад тий. Би төсөөл хичээл наан нь ороогүй байсан бол дахиад би нэг одоо болохоор надад нэг тийм байхгүй л тий. Өмнө ингээд өөрийгөө тасгалж ууж байгаа байнгын төсөөлтөө магадгүй ингээд төсөөлтгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгвэл тэрний хамгийн ихний алхам нь гэхэд нүдэн анаа ихний зураглалаа өөртөө үүсгээд гэхдээ тэрний бас л ингээд баг багаар л кино шиг л юм. Эхний чинь дурсамж гэдэг зүйл байгаа бид нарт. Дурсамжууд. Хүний дурсамж хүнд илүү их тод төсөөлөгддөг. Хэдий ч нэг гүн сэтгэлийг нь хөдөлгсөн байна. Хэдий ч нэг тод төсөөлөгддөг. Тэнгууд буцаагаад тэр нэг төсөөллийг, тэр нэг мэдрэмжийг, тэр нэг одоо сэтгэлийг чинь хөдөлгөж байгаа болгоныг одоо аль эргүүдийн шүдэгтэй. Аль болох тэрийг өөртөө ингээд оршоогоод яг тэр мэдрэмжийг хадгалаад байх шаардлага байгаа. Уг нь бол цаашлаад явах юм бол зовлонгийн тэр хэцүү мэдрэмжийг хүртэл уг нь хадгалж хоногшуулдаг. Гэтэ эхлээд бид нэг тэгчгээр жоохон амьдрал амар асуудалтай хэцүү тэрийг даахгүй. Тэгэхээр суурь бол тэгэн шүү дээ өгөх юм шүү дээ. Дурсамжууд дээр эхлээд ажиллана гэсэн. Тэдрийгээ төсөөлнө. Тэдрийгээ илүү тод төсөөлнө. Тэгээд тэдрийг арай жоохон өөрчлөлт төсөөлнө. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол зүүд байгаа. Зүүд тод зүүдлэгдсэн зүүднүүд одоо хүртэл төсөөлөгддөг байхгүй. Тэрийгээ улмал тод төсөөлөд байх хэрэгтэй. Тэнгууд дараа нь ирээдүйн юмсан уу болох юмсуудыг төсөөлөл илүү тод болж ирдэг. Чинь дуу байд шүү дээ. Сонсонгод тэр үеийн мэдрэмж болж байгаа. Нөгөө нэг мэдрэмжүүдтэй холбогдсон, мэдрэмжийн тухайн дуутай холбогдсон, дуу нэгэл дуугаараа зөвлөж тий. Тэр чинь яг нөгөө сонсголынхаа мэдрэмжээр дурсамжтай мэдрэмж шүү дээ. За ойлгоч. Тэр энэ хэмээ яг тэгж аваад тэр үедээ шууд тэрийг ингээл таахдаг тий. За. Шинзод асуух асуулт байхгүй гэсэн тийм Жон одоо Жон гэж дуу. Энэ Жон гэж танилцсан тийм Жон. За, өнөөдрийн хэлэлцүүлэг ер нь ингэсгээд үүгээр өндөрлөнө. За тэгээд энэ 10 хичээлийн туршид хараа манайхаа бид нар бие биендээ тэр их асуудлуудаа, зовлонгуудаа итгэж ярьж чадсан өөрсдөндөө баяр хүргээрэй. Тэгэд итгэлийг чинь даах хэмжээд сонссон ангийнхаа ардынхаа хамт олондоо үнэхээр их баярлаарай. Ингээл баргийн найзууд миний тэр удаан тэр 10 20 хичээлүүдийн туршид ярьсан тэр асуудал зовлонгуудыг сонсч өгнө гэдэг чинь бас баргийн найзад олдохгүй байхгүй. Тэр болгоныг сонсож чадсан энэ хамт олон
Тэгээд энэ багш чинь энэ бүгд чинь хамгийн чухал үн цэнтэй нь байсан шүү. Өнөөдөр хүн мянга хичээлд шууд сонсоод лаг болцдоггүй. Лаг амьдрал нь ойлгож ухаарчихгүй. Энэ дунд хилэлцээд явж байхдаа бие биендээ та нар бүгд бие биендээ багш байсан шүү. Амьдралынхаа тууллыг ярьж байхдаа багш. Тэгээ буцаад би эндээс юм ингэж ойлголоо гэж эргцүүлэнч бичиж байхдаа бас багш. Тэгэд бид нар ийм олон багш нар донд шав байж чадсан өөрсөндөө бас баяр хүргээрээ. Тэгээ ангийн хамт болон ардтынхан ямар үнцэнтэй юм бэ те. Тэгэхээр бид нар нэг андын хэмжээнд бас очиж чадлаа. Тэгээд бие биендээ бас баяр хүргээрээ. Тэгээд энэ гоё гэр бүлийг те энэ голлон ант найз нөхрийн холбоог бүрдүүлж үүсгэж авч явсан Намчин Дэмэд бас багштай хэдүүлээ баяр хүргэе. Тэгээ хамгийн чухал нь бие биендээ амьдралынхаа тууллыг ярих нь тэрийг сонсох нь энүүгээр бидэрт нөхөрлөлийг үүсгэсэн энэ зүйл нь хамгийн чухал байсан шүү манайхаа. За тэгээд манай та хэдтэй дараагийн хөтөлбөрүүд дээр уулзцгаая. Тэгээд удахгүй бас төгсөгч нарын уулзалтууд болоод байгаа ууг нь манайхнаас зарим нь ирсэн, зарим нь ирээг баг. Тэгээд яг та хэд гоё яг артаараа өөрсдийнхөө яг төгссөн артаараа бас уулзцгаагаарай. Гоё. Одоо нэг намрын айраг майраг олж молоо те. Нэг сайхан уулзаад. За тийм байна. Тэгээд Намчин Дэмэд багш маань өөрийнхөө артуудтай авч явсан сэтгэгдлээ бас шанартай хэлээрэй. За юуны өмнө бүгдэнд нь одоо юу гэдэг миний нөгөө нэг юм тайдаага нэг анх ингээл тайд ажигласан бол нэг яг юм зарчимч те нэг жоохон хатууч юм шиг. За тэгэл яг нэг зарим тохиолдолд нэг тулгаажж байгаа юм шиг иймэрхүү байдалтай ингээд эхлээд ингээд явж исэн баха. Тэгээд эцсийн дүндээ энэ бүгд нь та тэгэл айгуу гоё хичээлүүдээ хөрсөн дээрээ буулгаад тэгээ амьдрал дээр нь яг өөрийнх нь хүсэж байгаа үр дүнгийн гараасаа гэсэндээ л та хэдтэй ийм байсан шүү. Тэгээд тухайн багштай л ингээд бас хичээлүүдийнхаа явцад бас ямар мундаг гоё хичээлүүдийг ямар системтэй гоёор одоо хийж бүтээгээд ямар олон хүнд гэрэл асааж байгааг өөрөө одоо мэддэг баха. Тэгээд энийгээ бас энэ олон шавнараас харж байгаа баха. Бас танд дахиад гялалаа талархлаа гэж хэлье. За ингээд манайхан баяртай хэдүүлээгээ үргэлжлүүлээд яриад их юм бол угаасаа яриа л энэ тэгээд